Хэрвээ 20-30 минутыг өөртөө гаргаж чадахгүй мөн би маш их ажилдаа гэл ингэ яваад байгаа хүмүүс тогтоо босоосаа гарахыг хүсэхгүй байна л да. Энд чинь бас ингэ тэмцэл байдгийг шүү дээ. Хүн өөрийгөө өөрчлөн гэдэг чинь бас л нэг энгийн амархан болсон шүү дээ. Юмны донтолтогч болж байгаа юм л да. Одоо архитар сөөжүү, казино гэдэг юм бол тийм донтцсон хүмүүс бас үнэхээр байна. Энэ махан биерэл жоохон төр зүрийн л өөрийгөө тайвшруулах одоо тэр сэтгэл ханамжийг авч авах. Төр зүрийн нэг тайвшрал аваад байна тийм. Гэтэл цаанаа асар их асуудал байна тий. Тэр төр зүрэл гал ундраагаал явж байгаа гэсэн үг байхгүй юу? Тэгээ саяхан хүртэл явжсэн да нэг Facebook-ийн алгоритм гэж яриад байгаа шүү дээ. Далд хомсор тэр алгоритм шиг ажилтдаг гэдэг яг үнэ. Ирчүүд бид нэр их мэдэндээ нэг машин сонирхоор яг тэр машинаа аваад чаддаг байхгүй юу? Яг тэрэн шиг хүний ингээд тарих эерэг боломж руу ингээд төвлөрчих юм бол нөгөө эерэг боломжийг шууд олж хараад араас нь тэр үйлдвэрлээд эхэлдэг санаа. Тухайн хүмүүсийн өөрсдийнхөө оюун санаанаас хамаарат байгаа. Гэтэл манай Монгол улс болохгүй, бүтэхгүй болцсон стон нэрийг гээд байгаа. Мөртлийн дотор үнэхээр жаргалтай амьдарч байгаа хүмүүс бас их байгаа. За сайн байцгаана уу Green podcast-ийн маань ээлж нэгэн дугаар эхэлж байна. За өнөөдрийн зочноор маань Жайна багш маань хүрэлцэн ирсэн байна. Тэгээ Жайна багш маань бол ерөнхийдөө угаасаа манай подкастны байнгын зочин маань гэж ойлгож болно. Би тэр хамтраад угаасаа нэг психо соматикийн тухай те ингээд цуврал контентууд игээд хүмүүс та бүхэнд ингээд сайхан ойлголтыг өгөхийг хичээж байгаа. Багш маань 4 сарын 19-нд Солонгост ивент зохион байгуулах гэж байгаа. Зорилгот суулгах терапи гэдэг тий. Далд хомсор зорилго суулгах терапи гэдэг маш гоё ивент зохион байгуулах гэж байгаа. За оны өмнө би бас яг ийм сэдвтэй ивент суусан. Тэр үр дүн гайхалтай байсан. Тэгээд ерөнхийдөө Солонгост очиод хийх гэж байгаа юм чинь бас Солонгосын амьдралын тухай, Солонгос гадаадд ажилладаг хүмүүсийн тухай тий. Би тэр ингээд багшаага ураад ер нь ярих гэж утсан жоохон ингээд ярав ирсэн. Яг асуулт сайн бэлдэж чадаагүй байна. Гэхдээ нэг давуу талгаа би өөрөө Солонгост маш олон жил ажиллаж хөдөлмөрлөөд ирсэн хүн. Тэгээд энд ирээд ингээд бизнесээ явж байгаа хүн. Би чинь бас багш ирээд удаагүй байгаа шүү дээ. Бас яг ингээд ботхоор жил гараад болж байгаа юм лээ. Тийм үү? Тийм билээ. Солонгос хэдэн жил байсан бэ? Солонгос ер нь бараг 14 жил. 14 жил боо. Тэгэхээр бас олсон тий. Тэгээд ирээд би чинь жил гараа болж байгаа. 2 жил яриа болж амжаагүй байна. Тэгээд ингээ Монголд амьдраад юм хийгээд явж байна. Тэгэхээр энэ сэдвийг би нөгөө хөндөж ярих бүрэн нөгөө эрэгтэй хүн гэдэг шиг те. Тэгээ асуултаа бэлдээг байгаа ч гэсэн надад энэ яг энэ төлөв маш их мэдээлэл Солонгосын амьдрал тэнд ямар байдгүй те. Хүмүүс яаж ажиллаж амьдрдгүү гэдгийг бүгд л одоо мессеж дотор ингээд нөгөө яагаад байна л та багш. Багтаж ядаад байна л та. Тэгээ хаанаас нь марыг асуухаа мэдэхгүй те. Тэгэхээр эхлээд хоёлоо ивентийн тухай жоохон мэдээлэл өгöd ярьчих багш. Та нэг ивентийн тухай нэг мэдээлэл жоохон өгөөч. За миний одоо хийх ажил юу вэ гэдгийг би дахиад танилцуулъя те. За би чинь хүний одоо бодол санааг эерэг болгох те. Ийм ажил хийдэг хүн шүү дээ те. Тэгэхээр чи хүний эерэг бодол, сөрөг бодлууд гэдэг маань хаанаасаа үүсэлтэй вэ гэхээр хүний оюун ухаанаас үүсэлтэй байгаа шүү дээ те. Тэгэхээр хүний оюун ухааны 96% нь далд хомсор болчихж байгаа. Тэгэхээр миний хийдэг ажил юу вэ гэхээр далд хомсортой ажиллах шүү дээ. Далд хомсорт байгаа янз бүрийн тэр бидний сөрөг хандлагуудыг үүсгдэг, альва юмыг сөрөг талаас нь боддог тий. Эдгээр маань өөрөө бидний далд хомсорт өөрөө ингээд байнгын тийм сөрөг бодлууд давтагдаад бодох. Тэгээд тэр сөрөг одоо хандлагууд маань үүсээд эргээд бидний амьдрал дээр сөрөг үр дагавраа өгөх жишээний тий. Тэгэхээр хүний тэр далд хомсорт суучихсан сөрөг одоо тэр бодлууд буюу итгэл үнэмшлүүдийг эерэг болгож хувиргаж өгөх ажил хийдэг байхгүй юу. Тэгэхээр хүмүүс бас энэ дээр ойлгох хэрэгтэй тий. Миний оюун ухаан доторх миний одоо энэ ертөнцийг харах өнцөг маань тэр бодлын төвшөнд эерэг болно гэсэн үг. Ингэж эерэг бодолтой хүн чинь эерэг хандлагатай хүн чинь эерэг одоо өөдрөгөөр өөрийнхөө амьдралыг сайн сайхнаар одоо бүтээх тэр үйлдэлүүд л ингээд гардаг тухайн хүнээс. Тэгэхээр би юу хийх хүн бэ гэхээр би одоо сөрөг итгэл үнэмшлүүдийг, сөрөг бодлыг эерэг болгож хувиргадаг ажил хийдэг байхгүй юу? Ерөөсөө л миний ажил энэ. Эннээс ерөнхийдөө давсан ажил ерөөсөө надад одоо байхгүй гэсэн үг байхгүй юу те? Гэтэ яг
яг нөө би ч тань дээр бас суралцсан шүү дээ. Би ингээд нөө бас нэг хүм комент бичсэн лээ. Яагаад багшаа гэдэг багшаа хоёр юм уу гэж бичсэн л дээ. Тийм мэдээж хэрэг би нөгөө эхний подкастуудын үзэх юм бол битэр ч нөгөө найзаа гэж явжсэн шүү дээ. Тэгээ би чинь багшийн контентыг баг 6 сар хийж явж байгаад сургалтанд нь суусан. Тэгээ сургалтын үр дүн надад гайхалтай байсан. Тэгээд ингээд нөө угаасаа хүндлээд гисэн гэсэн шүү дээ. Өөрөө ирэхгүй багш гэдэг үг амнаас ингээд гараад тэгээ ер нь багшаа гэдэг хүндлээд дууддаг болсон байна. Тэгэд та нэг өөрийгөө ярихаар дарах яриад байна л да. Би ингээд нэг ярих юм бол гайхалтай, далд хумсрын хүч бол бүр гайхалтай. Яг саний ярьсан чинь тэгтээ багшаа бас өшөө юм юутай байгаа шүү. Ер нь бол өшөө илүү өргөн цар хүрээ надад байгаа гэдэг хүн өөр дөр мэдэрдэг юм байл л те. Тэгэхээр энэ далд хумсрын хүч бол үнэхээр бас зүгээр нэг яриад төвшил юм байлаа. Яг хүн ингээд судлаад өөрөө бас үзээсэй. Судлаад үзэх юм бол сонирхолтой маш их юм байгаа. Тэгээ саяхан хүртэл явжсэн та нэг Facebook-ийн алгоритм гэж яриад байгаа шүү те. Далд хумсар тэр алгоритм шиг ажилладаг гэдэг яг үнэ. Одоо нэг эрчүүд бид нар их мэдэндээ нэг машин сонирхоор яг тэр машинаа аваад чаддаг байхгүй. Готомд ингээл яагаад ч энэ машин чи ямар их болцсон юм бэ гээл те. Яг тэрэн шиг хүний ингээд тарих эерэг боломж руу ингээд төвлөрчих юм бол нөгөө эерэг боломжийг шууд олж хараад хараараас нь тэр үйлдвэрлэдэг гэсэн. Миний хийгээд байгаа ажил тэр байхгүй. Тэр хүний те далд хумсард нь байгаа энэ ертөнцийг харах хандлага гэдэг маань өөрөө тэр бодол буюу тэр итгэл үнэмшлэрээ суудсан байгаа шүү дээ. Тэ энэ чинь энэ болохгүй зүйл л гэж ботцсон бол тэр болохгүй гэд ерөөсөө ингээл нөгөө боломжуудыг хаачж байгаа байхгүй тий. Тэгэхээр эн чинь боломжтой гэдэг өнцгөөс нь ингээд хувиргаад өчгөр боломжтой юм байна гэд мэдээж боломжуудыг атгах жишээний тий. Тэгэхээр эн чинь тухайн ерөнхийдөө оюун ухааны 96% далд хумсрын хэмжээнд далд хумсрын түвшиндээ ажиллаад байгаа байхгүй юу? Ийм ажил. Тий. Тэгэхээр тэр одоо ингээ хувиргалтал хийгдэн гэсэн үг шүү дээ тий. Тэгэхээр энэ хувиргалтыг яаж хийх өөрийнхөө оюун ухаанд нэг одоо хамгийн яаж эерэг болгож болох юм бэ гэдгийг л одоо сургалтаар ороод явж байгаа. За одоо ивентэд юу болох вэ гэхээр зорилгыг далд хумсарт суулгах гэдэг нэг юм зүйл яригадаад байгаа шүү дээ. Энэ чинь хүмүүс ингээд ойлгохгүй байж магадгүй. Гэхдээ далд хумсар гэдэг маань өөрөө альва юмыг ингээд бид нар чинь ингээд далд хумсраараар үйлдээд хийгээд идэх те. Одоо ингээд бид нар ингээд аавсыг бичгээ ингээд сурцсан байгаа шүү дээ. Эхэндээ сурахтаа ингээд тэр болгоныг чинь далд хумсар ингээд өөртөө автоматар ингээд кодлж автал ингээд бид нар ингээд сурсан байгаа шүү дээ те. Тэгэхээр одоо бол ингээд автоматар ингээд бид нар бичээд идэх те. Энд чинь ингээд далд хумсард ингээд кодлогдоод тэгээ одоо бидний үйлдэл болоод ингээ автомат болчихж байгаа. Тэрэндээ төстөө одоо өөрөө чинь хамгийн чухал гэд ингээд үзэж байгаа зорилго гэдэг зүйлийг далд хумсард эн чинь хамгийн чухал буюу хийх ёстой зүйл боломжтой гэдэг тэр өнцгийг л далд хумсар одоо хүлээж авах байхгүй юу? Суулгах гэдэг чинь тий. Шингээх. Тэгэхээр энэ чинь өөрөө далд хумсарт ингээ боломжтой гэж ингээд суугаад ирэхээрээ эргээд яадаг вэ гэхээр тэр хүн боломжтой зүйлийг үйлдэл болгож эхэлдэг. Одоо ингээ ухамсаргүйгээр үйлдэлүүд ингээ явагдаад идэх гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр энэ чинь зарим хүмүүс ч одоо ингээ далд хумсарт ингээ зорилгоо суулгачлаа. Ийдшээ тийм шиг биелэгдчихлээ. Зарим хүмүүс ингээ манифест ингээд хийгээд идэг те. Баян ингээд би тийм би одоо ингээ мөнгөний манифестууд гэхээр би мөнгө надад одоо дуртай урсан орж ирж ингээл ингээ яриад идэг. Наана яг ингээд хүн чинь боломжгүй мэтэр одоо ингээд шүүмжлэгч надад хандлага байвал аян чинь худлаа гэж би үзэж болно шүү дээ. Энд чинь те хүн хүний харах өнцөг өөр. Гэхдээ далд хумсар гэдэг зүйл маань тэр чинь оюун ухаан юм чинь давтамжтай эсвэл ингээ шууд ингээ суулгаж өгөх энэ тохиолдолд хүлээж авдаг. Хүлээж авсан л бол энэ бол тэр далд хумсарт итгэл үнэмшил боломжтой гэдэг итгэл үнэмшил суугаал эргээд ерөөсөө бидний үйлдэл хандлага бүх зүйл өөрчлөгддөг, эерэг болж хувираад ирдэг. Тэгэхээр хүн боломжгүй гэд хөдөлмөрлөх хэцүү. Далд хумсарт найл хэдийн боломжтой метр кодлогдсон бол хөдөлмөрлөх нь хүртэл зүгээр л энгийн амарх юм шиг санагдаад идэг. Тэгэхээр ийм нэг одоо зүйл байдаг.
деталийн жижиг үйлдэлүүдийг хүн өөр бас анзаардаг юм шиг байна тий. Анзаарахгүй. Тэгээ би яг өөр дээр ярил л да. Одоо энэ солонгост хийж байгаа зорилгын терапиг манайхан маш сайн ойлгоод авсаа гэж үзэж байна. Энэ бол маш үр дүнтэй сайн терапи шүү. Ягаад гэвэл би нэг оны өмнө таны яг би дахиад ярив те. Ивентээр суугаад зорилгын терапид ороод одоо яг өөрийнхөө үр дүнгээр ирчихэл та. Хүн магадгүй деталь үйлдэл би өөр анзаарахгүй байгаа л та. Гэтэ яг нөгөө миний хувьд болохоор амар тийм сонир санагдчих. Ийд шийдчихэл баг те. Түг хурдан явдаг. Оны өмнө чинь би яг 12 сард ч тэр чинь те. 12 сарын 26-нд ч те. Тэгэхэд чин тэр терапинд ороод би 3 зорилго ингээд яг өөртөө кодлсон байхгүй. Тэгэхэд одоо чин 4 сар штэ. 4 сарын дотор миний 2 зорилго бэлдсэн байгаа байхгүй. Хамгийн гайхалтай тий. Тэгээ хамгийн гайхалтай нь оны өмнө ингээд тэр зорилгууд надад амар хол санагдчихсан. Хаа байсан те. Би нөгөө өмнөх подкастн дээр ч ярьжсэн. За ямар ч эсвэл ингээд кодлоод үзье болдоо яа тийм бол гэхэд ингээд яхад одоо 4 сарын дотор миний үнэхээр 2 зорилго бэлдсэн байна. За одоо үлдсэн нэг зорилготноо би яг төвлөрөх гээд ингээд явж байгаа. Тийм тэгээд одоо яг өөр дээр гарсан үр дүн бол яг ийм байна. Энэ ингээд өөр төр бол ингээд үнэхээр ийд шийдчих юм шиг мэдэрдээд юм лээ. Гэтэ бас нарийн ингээд бодохоор нөгөө деталь үйлдэлүүд маань яг ингээд суучдаг юм байл л да. Тэгээд тэрийг өөрөө хүмч бас анзаардаггүй байхгүй юу. Энэ ерөөсөө ингээд хүмүүс ингээд энэ салбарыг те бидний хийгээд байгаа ажлыг ойлгосоо гэж хүсэж байна. Энд чи ерөөсөө л өмнө нь хараа чи даалт хомсорд зорилгоо суулгахаас өмнөх чиний хандлага чинь чиний бодол чинь ямар байсан бэ гэхээр энэ боломжгүй хол гэд ингээд даалт хомсорд ийм л хандлага байсан байгаа байхгүй. Ийм итгэл үнэмшил, ийм бодол байсан гэсэн үг. Энэ бол боломжгүй бас хол. Тэгсэн чинь одоо тэр зорилгоо суулгах явцад юу болж өнгөрсөн бэ гэхээр боломжгүй гэдгийг чинь маш амархан энгийн боломжтой. Тэ? За тэгээд хол гэдгийг чинь ойрхон гих мэдчлэн ингэж хувирчж байгаа байхгүй. Ингэж хувирж байгаа процесс болсон. Энийг тухайн хүн ингээд юу болоод өнгөрснийг ингээд анзаараагүй. Гэхдээ энийг чинь ингээд детальны ингээд задлаад чамаа ингээд ярих юм бол гараад ирдэг байхгүй юу? Жишээ нь. Гэтэ бас нэг юм байгаа маа нэг. Яалч нэг юм бас байд юм санагдаад байгаа шүү. Тий, тэгээд тэгэнгүүтээ тэр боломжгүйдэг тэр чиний тэр өнцгүүд чинь те альва юмыг ингээ харах одоо тэр зорилгыг харах өнцөг чинь ингээд эргэжж байгаа, хувирчж байгаа байхгүй юу. Тэгэнгүүтээ чамд нөгөө айдас хүйдэс те хойшоо суух боломжгүй юм болоо яах бол гэдэг зүйлүүд байхгүй болсон гэсэн үг. Тэгэнгүүтээ чи ингээд өөрийнхоороо л нөгөө дотоод потенциалаараа л те ингээд хөдөлмөрлөл урагшилчихж байгаа. Тэгэнгүүтээ чи яаж ийнвэ гэхээр чиний дотор тэр зүйлийг бүтээх хангалттай хэмжээний мэдлэг байгаа. Потенциал байгаа гэсэн үг байхгүй юу? Тэрийг л чи ашигласан. Тэрийг 100% ашигласан гэсэн үг. Өмнө нь ингээ ашиглахгүй жишээ нь за маргааш бол ич гэдэг юм уу? За энэ арай болохгүй хаа. Энийг хийх ерөөсөө болиё гэл ингээ хүн чинь заримдаа ингээд дотроосоо ингээд хийгэрэй гэд гарч ирсэн зүйлийг эргэлзээд хав дарчдаг шүү дээ, тэ? Ийм тохиолдол зөндөө байдаг байхгүй. Тэгэхээр эдгээр чи өөрөө болохгүй байх гэдэг тэр бодлоос, тэр хандлагаас, тэр одоо алт хомсор програмчлалаасаа үүсээд байгаа. Энийг чинь эдгээр бүгд ингээ хувираад боломжтой хурдан ингээ хийгээд хий гэдэг ийм болчихж байгаа болохоор эргээд чиний хувьд те магадгүй чиний төсөөллөөр тэр зорилгууд жил мэлийн дараа ч юм уу бүтэх бах. За бүтэхгүй ч гэж магадгүй ямар тааш л оролдоод үзье да гэл ингээл хийсэн байгаа шүү дээ. Гэтэл ингээ бүтчихэж байгаа болохоор чи гайхаж чинь те. Тэгээ бас нэг юм квант орон зайд бас нөлөөл байдаг гэдэг хоёул бас нэг ярилцсан. Тэгтээ өмнө баха. Яа тэгэхээр би нөгөө одоо би шууд одоо нэг өгүүл ярьчихдээ нөгөө хам гол нөгөө хүнд би нөгөө өөрийг гайхуулах гэдэг биш л нөгөө хүнд бас нөгөө яг үнэл нөгөө ярьж хүмүүс ойлголт аваасаа гэж хүсэж байгаа байхгүй. Би яг машинтай болох юмсан гэдэг нөгөө бодчихсон. Тэгээ машинтай болох хугацаа мөн нэлээ хойшлогдоод байсан л та нэлээ боломжгүй дээ. За болоогүй дээ гэл те эрхчлэл мэлээс гэжсэн чинь айгу хурдан ерөөсөө яг терапинд орсны дараа ерөөсөө айгу хурдан бүрлдээд машина авсан. Тэгээд хамгийн гайхалтай нөгөө яг оны дараа штэ те 1 сарын 1-нд илүү 2-нд илүү нөгөө манай сөөхөөс нөгөө би ярьжсэн те шалгаруулж орж ирээд та ингээд энэ машины юу бас аваарай чип аваарай ингээд та үүдээрээ орж ирэхдээ хэрэглээрэй гэд чип нь орж ирж байгаа ч те тэгэл ерөөсөө удаагүй машина бас ингээд авах боломж маань өсөд авцсан. Тэгээд дээр нь би чинь анх бол ганцаараа л ингээд ажиллаа эхлүүлдэг байсан бол одоо ингээд
бас доороо дөрөв хөрхөнд дүүтэй болчихсон тий. Өнөр маань одоо энд ингээ бичлэг хийгээ суучих. Ингээд зорилго маань аян хурдан явчихсан ер нь. Бүр ингээд өөрөө хүртэл толгой баг иргмээр тий. Тэгээд энд ихтэй бас нэг юм байт юм шиг байна. Үнэхээр нөгөө 90 оюун ухааны 96% гэдэг чинь өөрөө бас асар их тооштой багш тий. Нөгөө дөрвөн өөрөөл ингээд амьдраад байх гэж нэг өөр. Тэр үлдсэн тэр 96%-ийн нөөцөө ашиглахаар бас миний амьдрал нэг тийм одоо яг тайлбарлаж чадахгүй байна л да. Нэг тийм бас хүч байдаг. Бид нар ерөөсөө далд хумсраал яриад байгаа шүү дээ тий. Сүүлийн үед маш их яригдж байгаа. Квант орон зай одоо квант татгалзал яриад байгаа шүү дээ. Квант өсрэлт гэж ярьж байгаа. Бидний хийж байгаа ажил бол квант өсрэлт байхгүй юу? Квант өсрэлт хийгдээд байгаа. Одоо чи болохгүй гэдэг тий энэ бодол энэ итгэл үнэмшил чинь заавал нэг сэтгэл хөдлөлтөй хамт явж идэх. Яг гэвэл цаана нь айдсын сэтгэл хөдлөл байгаад байгаа шүү дээ. Тэ айдас хамгаалалт байна. Тэгэхээр энэ айдас хамгаалалт чинь өөрөө одоо ингээд шинжлэх ухаанаар ч юм уу тэ ингээд давтамжаар нь ингээд судлаад явж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ чинь доогуур энерги юм байна л та. Тэгэхээр энийг чинь боломжтой энэ орших ертөнд чинь одоо баялгаар дүүрэн бие хүртэх хэрэгтэй хэмтчлэн ингээ өсөрч байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ чинь юу болж өсөрж байгаа вэ гэхээр нөгөө тий итгэл болчихж байгаа. Зориг болчихж байгаа байхгүй юу. Тэнгуудаа ингээд тэр нь өрчлөгдөд байна. Өсрэлт болчихж байгаа энергийн хувьд тий. Тэгээ эргээд тийм өсрэлт болчихж байгаа юм чинь одоо ингээд тэр энерги чинь тэр хэмжээний давтамжтай зүйлийг өөртөө татдаг гэдэг одоо ингэ судлаад яриад явагдаад байгаа шүү дээ тий. Тийм л процесс бас болж байгаа байхгүй юу. Тэгээ одоо ингэ бид нар бас ингээд ер нь бол ингээд тайлбарлаж боломгүй процессууд явагдаад идэх тий. Тэгэхээр хүний оюун ухаан далд хумсар гэдэг бол үнэхээр гайхалтай байдаг. Одоо би ингээд судлаад яваад байгаа мөртлөө үнэхээр гайхдаг байхгүй юу? Гайхширдаг. Ямар одоо гайхалтай юм бэ? Хүний тэр одоо харах өнцөг, хандлага энэ бүгд чинь далд хумсраас юм байна. Тэгэхээр хүн өөрөө эерэг болчих юм бол амьдрал нь ингээд эергээр дүүрэн байд юм. Сөрөг хүн чинь сөргөл байд юм байна. Сөрөг хүн чинь эерэг зүйлийг үгүйсгэх гэж улаардаг. Тий. Би бүр тэрийг ерөөсөө тухайн хүний өөрийнх нь харах өнцөг нь л тэр байгаа. Тэгэхээр ингээд сөрөг далд хумсрын итгэл үнэмшил аливаа юмыг маш их шүүмжилдэг, хүлээж авдаггүй төрлийн хүн гэгээлэг зүйлийг хүртэл хүлээж авч чаддгүй юм биш шүү дээ. Бүр үзэн ядаад үгүйсгээд хүлээн зөвшөөрөхгүй заавал нэг нотлохоо. Заавал чинь тэ өчнөө натратор батлагдчихжил. Яг үнэ. Тэр үедээ л би хүлээн зөвшөөрнө гэж байгаа юм шиг л тийм нэг асар их тийм өөрт нь тийм хандлага байдаг болохоор тэр хүн мэдээж амьдрал тэр маш их бүдэрнэ гэж одоо зүйл байдаг. Одоо миний ойр тойронд бас тийм хүн байна л да. Ойр дотны яг бас хамаагүй болохгүй. Би нэг ингээ ятгаалгаа байхгүй. Үгүй ээ үнэн байна. Намайг харалтаа. Би ийм гоё болж чинь чи нэг ингээд хийж гэл. Бүх талаар үгүйсгдэг. Тэгмээд би одоо бүр сүлээ бодоод ингээд айжмаар яаж байгаа. Маш жижигэн. Эхлээд ингээд ном унштай. Энэ номыг таарыг уншаадах, энэ номыг уншаадах гэдэг. Одоо ингээд хүмүүс маань энэ зүйлийг хурдан хүлээж аваасаа гэж хүсээд байна. Саяхан бас намайг бас нэг хүн шүмжицсэн дээ л дээ. Тэгтээ яг үнэндээ хэлэхэд судлаад үзээсэй гэж хэлмээр байна. Саяхан би номын дэлгүүр ороход манифест гэдэг ном шинэхэд бестселлерт орсон билээ. Үгүйсгдэг. Манифест гэдэг ном байгаа шүү дээ. Тэрийг үгүйсгээд. Тэрийг үгүйсгээд тэрийг очиж үзээсэй тий. Гэтэл манифест гэдэг чинь хүмүүс одоо ингээ ойлгоод хэлсэн байгаа байхгүй бестселлер болсон байна шүү дээ тий. Манифест гэдэг юм нэмхэ ном байлаа. Би тэрийг авчихсан байгаа одоо уншина. Манифестыг хүмүүс чинь ойлгоод эхэлсэн байна. За далд хумсрыг ингэж яаж ажиллах вэ гэдэг ер нь хүмүүс бас одоо наадлын хүмүүс нь эрэг хүмүүс чинь ойлгоод эхэлсэн байгаа байхгүй. Тэгэхээр ингээд энэ шинэ мэдээллийг хурдан ойлгож аваад хурдан энэ юм руу ороосэй гэж би хүмүүстэй захимаар байна. За тэгээд тэр Солонгост байгаа найзуудтай хэлэхэд багшийн энэ ивент тэр газ суугаад үнэхээр маш гоё ивент. Тэр зорилгыг суулгах тий. Энэ бол бүр нэрээс алдаж болохгүй боломж шүү гэж би бол яг хувийнхаа зүгээс бол захимаар байна. Заавал яг бүр ингээд нэг ягаад халбгуултай тий. Хувийнхаа зүгээс бол яг чин сэтгэл захимаар байна. Маш
ийм чухал гоё терапи шүү. Маш одоо яг тэр өөрт нь манай монголчууд бас сайн ойлгодгүй юм байл л терапи энэ гэхээр энгийнээр хэлчихээр бараг тэгж хэлмээр байгаа. Ховс гэж бараг хэлчих мэрч юм шиг те. Ойлгохгүй болохоор тэр л те. Тэгээс яг уг нь бол ховс шүү. Гэхдээ ер нь хуучны ойлголтоор бол ховс. Ер нь яг одоо ингэ бидний хийж байгаа ажлыг Монголд бол ховс гэд хийд юм байна. Харин ховс гэж яриад байдаг юм байна те. Ховс хийж байгаа эмч. Тийм те. Байгаа. Төстэй юм байна. Гэтэ уг нь бол ховс биш те бас нэр. Бас ховсын төв гэж байгаа юм байна. Яг одоо бас төстэй тэгтээ ховс гэж нэрлээд байдаг юм байна. Тэгэхээр ер нь манай яг нийгэмд бол ховс гэдэг нэртэй л явдаг юм байна. Гэхдээ миний ойлгосноор ховс бол миний хийж байгаа ажил бол ховс бишээ гэж би тэгж тайлбарлаад идэв шүү дээ та нар те. Энд чинь ерөөсөө хүний оюун ухаан буюу тэр одоо далд ухамсарыг л трансформац хийж. Тэгээ далд ухамсарыг л хувиргалт хийж байна. Далд ухамсар гэдэг чинь юу юм бэ гэхээр чиний оюун ухаан. Оюун ухаанд байгаа мэдээллүүдийг л хувиргалт хийж байна. Оюун ухаанд байгаа тэ одоо ингээд амьдрал үнэхээр хэцүү гэдэг энийг миний бодол байна л та. Ерөөсөө энэ бодол ерөөсөө өөрчлөгдөхгүй байгаад гэдэг бүх юм хэцүү санагдаад надад те ингэж яваад энийг чинь хувиргаад өгчөж байгаа. Амьдрал те гэгээлэг сайхан гэд ингээ хувиргаад өгчөж байгаа. Тэгэхээр ингээд ийм хувиргалт гэж би ярьдаг байхгүй юу? Ерөөсөө ховс гэж бас би шууд ярьж чаддаггүй. Яагаад гэвэл ховс би яг ховс хийж гин үгүй юу гэд те яагаад гэвэл тэр хүн чинь ховс бол бүр ингээд илүү хомсрог нэг унтрах ёстой гэж би ойлгодог байхгүй яа. Гэтэл энэ нүгэн чинь сэрүүн чи яг унтдаггүй гэвэл үгүй байхгүй зүгээр транс байдалд ордог. Транс байдалд ордог. Ингээд тайвшраал гүн тэ ингээд дотгошоо өөрлөгөө л өнгөдөг. Тэгэхээр миний одоо ингээд хийж байгаа одоо бидний ажил юу вэ гэхээр тухайн хүнийг өөрлөг өнгөөлгөж өгдөг. Өөрлөг өнгөөлгөдөг. Одоо надад ингээд хүмүүс орж ирээл янз бүрийн асуудаг байхгүй юу? Тэр тэгж ийн энэ ингэж ийн. Амьдрал дээр ийм асуудал байна. Энэ юу юм бэ гэж асуудаг. Тэгэхээр миний харах үнцэг юу вэ гэхээр энэ амьдрал энэ оршихуй ертөнц ч юм уу хин нэгэн одоо гэр бүл дотор болж байгаа харилцаан дээр фокуслдаггүй байхгүй юу? Би энэ хүн ингэж бодож байгаа. Шууд тэр одоо сөрөг талаас нь хараад бодож ийн гэдэг бодлыг ингээд хамгийн түрүүнд ингээд тодорхойлоод бариад авчиж байгаа юм. За энэ бодлыг ингэж оршихуй ертөнцийг харж байгаа үнцэг нь байна. Тэ? Тэгэхээр энийг нь хувиргах гэдэг ажил би хийгээл тухайн хүний өөрлөг өнгөлгөж ажиллаад явцдаг байхгүй юу. Тэгэхээр тэр хүн чинь одоо ингээд далд хумсраараа тий тэр одоо трансформац явагдсны дараагийн удаа миний өмнө ирэхдээ шал өөр хүн болцсон орж ирээд идэг. Тий тэр үед би үнэхээр баярлагддаг байхгүй юу. Энэ болохгүй тэр болохгүй гэдэг ерөөсөө тийм юм байхгүй болцсон өөрчлөгдсөн орж ирээд идэг. Тэгэхээр бидний яг үнэндээ харж байгаа зүйлүүд бодит үнэн 100% факт бол биш. Энийг тэг хүмүүс өөрийнхөө оюун ухаанд байгаа мэдээллээрээ л та тэр цонх чинь ямар байна тэрүүгээр л харж байгаа гэсэн үг байхгүй. Бараан цонхоороо харж ивэл бараан гэгээлэг цонхоор харж ивэл гэгээлэг л байгаа энэ ертөнц оршихуй. Яагад гэвэл энэ оршихуй ертөнц амьдрал дээр аль амьдрал байгаа. Тэ бүтэхгүй байгаа ч байна, бүтээд байгаа ч байгаа байхгүй юу? Бүтэхгүй байна гэд бүтэж байгаа зүйлийг 100% үгүй гэл бид нар тэгэж бас энэ бол факт бол биш болчихж байгаа тийм. Туйлын зөв туйлын буруу гэдэг зүйл бол байхгүй. Энийг бас ойлгох хэрэгтэй. Тэ одоо тэ жишээ нь манифестыг үгүйсгэдэг гэж хэлсэн шүү дээ. Манифестыг үгүйсгэдэг бол тэрийг батлах хэрэгтэй үстэй тэ. Тэр хүн яг үнэндээ үгүйсгэж ивэл батлах хэрэгтэй. Баталж чадахгүй өнөдөр. Хин баталж чадах юм манифест худлаа гэд. Яа гэвэл маш олон амьдрал дээр үр дүнгээ хаваал явж байгаа тийм. Манифест бол бүр хэдэн мянган жилийн түүхтэй зүйл. Тийм. Тэгэхээр аливаа юм чинь яг 100% зөв, 100% буруу гэдэг зүйл байхгүй. Аливаа юмд те бид нар ингээ уян хатна хандах хэрэгтэй гэж боддог. Зөвхөн миний ингээд судалж байгаа шинжлэх ухаан л хамгийн 100% зөв. Тэдний судлаад байгаа нь худлаа. Гэт ингээд суугаад ич болохгүй шүү дээ. Тийм биз дээ тий.
Би зөвхөн л одоо ингээд толгойн өвчин анилгын л их уу. Энэ л хамгийн зөв. За тэгээд одоо найзуудтай ингээд хэлэхэд би өөрөө бас Монголдо ирээд 1 жил гаруй болчлоо. Ингээд ирэхэд бүр яг эсрэгээр нэг хэлмээр юм би. Үгүй Монгол бол харин маш гоё хөгжиж байгаа, маш их боломжоор дүүрэн маш баян улс. Тэгээд манай монголчууд үнэхээр бас сайхан амьдарч чадчихээн. Тэ сайхан унаа унж гин, сайхан бизнес эрхэлж гин, сайхан эдийг эдэлж гин, тэ сайхан ор хоронтой. Манай монголчууд үнэхээр бас гоё амьдарч байгаа хүмүүс байна. Би нөгөө эрэг талаас нь одоо хараад байна шүү дээ тэгш. Ингээ миний нүд одоо орж ирээд ингээд өөрчлөгдөд эрэг талаас нь хараад эрэг боломжуудыг олж хараад тэ өө энэ хүмүүс чиг сайхан амьдрна гэдэг ингээд зүтгээд ханцуу шамлаад одоо ингээд явж байгаа байхгүй. Тэгэхээр боломж маш их байгаа гэдгийг би нэг найзуудаа нэг хэлчихье. За тэгээд одоо яг нэг тэрэнд би олон жил босны бас нэг шалтгаан нь би бүр одоо л яг тэгж боддог байсан багш. Яг нэг сэтгэлийн нэг юм блок байсан. Тий, нэг айдас байгаад ирч чадахгүйсэн байхгүй бас. Яг саний мэдээлэлд бас автаад байсан байгаа. Гэхдээ бас яг цаад шалтгаан миний дотоод нэг одоо тий итгэл үнэмшил нэг буруу юмнаас болоод би тэнд гацчихсан. Тэр олон жил. За одоо нэг л ярьчлаа тий. Би ингээд тэнд 14 жил болсон ингээд яг заримдаа бас харамсдаг л байхгүй юу. Фүү хэдэн жилийн өмнө би ирсэн бол нэрийг ямар олон жил тэнд одоо би юу одоо ингээд яг бодож байгаа юм л да. Солонгостой байхдаа хүн тэгж бодохгүй шүү дээ. Би одоо нэг хитэн солох гэдэг л шатаад байгаа. За нэг жоохон мөнгө олчвол би нэг юм аавна. Ингэчүүл тэгчин гээл те. Тэнгүүд яг одоо ингээд бодонгод би юу хийгээд тэнд ингээд яваад байсан юм болоо. Гайхаад баг нөгөө өөрийгөө одоо баг нөгөө зовоох дуртай хүн гэж яддаг шүү дээ. Мазохист гэдэг юу гэдэг садист мазохист гэдэг шиг баг тийм хүн байсан юм уу? Гайхаад байгаа байхгүй. Яагаад заавал ингэж өөрийгөө зовоогоо хүн гатан зүтгээл те. Тэгэхэд ингээд Монголдо одоо ирээд ингээд амьдрахад хүмүүс ямар гоё амьдарчтэй яаж гоё мөнгө олж ямар гоё ингэж зундаа сайхан амарч чинь манай монголчууд чинь те зуны 3 сар манайхаа олдохгүй зун мундаа 7 сар бүр олдохгүй те бүтэн сайхан амарч чадчих. Тэгээ сайхан ажиллаад бизнес мөнгө нь өргөжж чинь бизнес нь өргөжж чинь. Тэгэхэд Солонгос би мэднэлтэй багшаа. Амарч чаддаг. Заавчлаа арай их ярьчлаа. Яг эндээс явчих. Амарч чаддгүйсэн би. 3-аас илүү хоног амархад би ингээл түгшээл сандраал те яагаад байгаа те ингээл бүр байж сууж чадаал нэг төрлийн энэ өвчин болцсон баг байсан баг. Ийм асуудалтай манай найзууч их байсан. Амардгүй. Тэгээ тэргээр бахарч ярина багшаа. Би 2 сар амраагүй 60 хоног би амраагүй явчихжээ гал те. Эсвэл ундаг байгаас те. Тэгсэн мөртлөө тэр хүн чинь 60 хоног амраагүй хүн чинь бас л би хаана бас болохоо байцсан л явж байгаа шүү дээ. Гэтэ нөгөө сэтгэл санаа нь яг амар яваад байгаа байхгүй. Амрахгүй ажиллаж байна. Би чадаад байна те. Гэтэл би хаа бас ч хэцүүж байгаа шүү дээ. Тэгээд энэ амар чаддгүй нь юутай холбоотой багш нэг яриад байгаа шүү дээ. Яг гадаад байдаг хүмүүсийн проблем байхгүй багш. За энэ хүмүүсийн одоо даалтах хүмүүсэртэн те зүгээр сууж болохгүй гэдэг л ийм итгэл үнэмшлүүд ийм програмчлал байдаг байхгүй юу. Зүгээр суух нь өөрөө гим. Зүгээр суувал би алдна. Амьдрч чадахгүй болно. Амьдрал зогсно гих мэтчлэн ийм л програмчлал байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ одоо ингээд давхар те энэ програмууд хамт явж идэх гэж байгаа шүү дээ. Айдсуудтай. Хамт айдас байгаа гэсэн үг. Өөрийгөө хамгаалах механизм нь байдаг гэсэн үг байхгүй. Тэгэхээр энийг хувиргачгал юм бол энэ байдал нь өөр аюултай засардаг. Тэгэхээр даалт ухамсарын тэр трансформацийг л хийх. Хийх ёстой. Одоо ингээд чиний хувьд өөртөө трансформац хийсэн үеийн талаар одоо яаж энэ тэр одоо байж ядаад тэг сууж чадахгүй 3 хоног ажил хийхгүй бол ингээд байж ядаад гэсэн штеп айгаад тэр яаж ийн одоо тэр нэг солонгостой хүмүүстэй харьцуулахгүй л тий. Одоо л хамаагүй 50 болчихсон. Тэгээд ерөнхийдөө бас Монголынхаа хэмнэлтээр нь орчихсон тий. Тэгээд заавал нэг амар өдөршнгүй яар маань гэх юм бодол маань багасчихсан. Тэгээд нөгөө баг нөгөө одоо ингээд харахаар тэгээд байгаа байхгүй. Баг заах солонгос нэг өөр өсөн л та бас тухайн ажлын нөхцөл байдал нь. Одоо бол баг нэг зөв сайн амарчих юм бол эсрэгээр миний бүтээмж илүү өндөр байгаа байхгүй. Одоо амралтгүй ажиллахаас илүү нэг чанартай нэг 2 хоног ингээ амарчих юм бол нөгөө нэг 5 хоногт нь би илүү өндөр бүтээмжтэй ажиллаж байгаа шүү дээ. Магадгүй 7 хоног завгүй ажилласнаас 2 хоног сайн амраад 5 хоногт нь ажиллахад илүү бүтээмж өндөр болоод байгаа байхгүй. Тэгэхээр ажил амралтаа ингээ зохицуулаад явж байгаа юм биш үү те?
гэдэг ийм эрг өөрчлөлт гараад ирж байна л да. Магадгүй бүтэнж нэмэгдчихэж байгаа байхгүй. Тэгсэн мөртлөө бас гоё амарчж байгаа юм тий. Тэгэхээр энэ хүний далд хумсаж бас их сонин өвөрмс байдлаар ажилдаг механизм харагдаад байгаа юм л да. За тэгээд Солонгос нэг тийм амарч чаддгүй нэг асуудал байлаа. За тэр нэг ийм сөрөг мэдээллийг их сонсоод тэрэнд их автаад байна гэдэг бас юуныхоо өгш. Одоо нөгөө Монгол болохгүй байх гингүүт нэрэл болохгүй байх гэл тэ. Тий. Одоо жишээ нь өөрт чинь ингээд амарч болохгүй тий. Ийм нэг програм биш үү өөрт чинь. Зүгээр суувал айдсууд бий болдог. Байн ажиллаж явах хэрэгтэй. Ер нь бол энэ бол тэмцэжэл амьдрал өрнөдөг. Амьдрал бол ерөөсөө тэмцэл дунд гэдэг нэг ийм ихтгэл үнэмшил ийм ойлголттой хүмүүс байдгийг маш их байгаа. Хүн ч маш их хөдөлмөрлж, маш их тэмцэжэл те амьдрах хэвээр залхуу гэж одоо ингээ үзэн ядаа те бэлэн хоол хүсэл те амар хэлбраар амьдрна гэдэг чинь өстой нэр нөгөө муухай гэд. Энэ бол яг зөв те энэ үнцэг бол зөв. Гэхдээ энийг үгүйсгээд өөрийгөө хэд одоо нөгөө амрах ямар ч нөгөө нөхцөл гаргахгүй гэж шийтгэж байгаа юм шиг л өөрийгөө шийтгэж ингэж амьдраад байна шүү дээ. Маш их ачаалттай тий. Тэгэхээр энэ бол ийм програм гэсэн үг. Тэнгуудаа дээрээс нь тэнцэнэ амьдрал болохгүй байх гэдгээ сонсонгуудаа триггерддэг. Тэнцэнэ амьдрал ингээд ерөнхийдөө ажил хийх нөхцөл ч юм амьдрал болохгүй байгаа юм чинь би энд байгаа амьдралаа л ингээд болгоол энэ л угаасаа миний хийхстэй боломж амьдрал юм байна гэл улам л ингээд тэр дотроо ингээд байгаад байгаа байхгүй юу. Гэхдээ одоо би ингээд бодож байгаа шүү дээ. Гадаадд байгаа хүмүүс маш их одоо чадваруудыг эзэмшдэг юм шиг байгаа. Хувь хүний төлөвшил, хөдөлмөрч байдал, хариуцлага гэдэг нэмэгдсэн. Ер нь бол хувь хүний төлөвшил маш асар өндөр түвшинд байдаг юм байна. Тэгэхээр тэнцэнэ байгаад те одоо ингээ завгүй ингээ тэр химнэл дээрээ ингээ даван туулж өөрсдөө ингээ амьдрах чадчих гэдэг чинь хүмүүс маш мундаг төвшөнд хүрсэн хүмүүс байгаад байгаа хгүй юу. Тэгэхээр ийм ер нь бол тууштай байдал хөдөлмөрч байдлууд чинь ер нь бол юугаарч орлуулшгүй сайхан зан чанарууд. Харин энэ хүмүүс те өөрийнхөө тэр дотор бас мэдлэг потенциал гэдэг зүйл байгаа штэ. Тий. Энийгээ давхар хослуулад өөрийнхөө амьдрал тэр тууштай хөдөлмөрч тэр потенциал тэр мэдлэгээ бас ингээд давхар ингээд ашигладаг 50% тий. Ингээл 100% болох юм бол энэ хүмүүсийн амьдрал бол улам өстө супер төвшөнд хүрнэ гэж би бодож байгаа. Тэгэхээр би юу ярих гээд байгаа гэхээр хэрвээ танд амьдрал зогсчих юм шиг хэцүү болох юм шиг энэ нэг далд ухамсараасаа ингээ гарч ирээд байгаа шүү дээ. Ингээ өөрийн ирэхгүй ингээд ухамсаргүйгээр гарч ирээд те таныг юусоо амраахгүй робот шиг ажилуулаад те Монголд ерөөсөө амьдрал ингээ зогссон юм шиг санагдаад те өдөр шөнөгүй ажиллах хэрэгтэй гэдэг ийм нэг цикл байна л да. Энэ ихтгэл үнэмшил чи өөрөө аяр нь бол айцтайгаа давхар яваад идэг. Энэ блокийг тайлаад өөрийнхөө тэр аим тэмцэх төлөв биш өөрийгөө те ариу ингээд далд ухамсарын төвшөнд тэр програмуудыг хувиргаад өчгөл юм бол энэ хүмүүс яадаг вэ гэхээр маш гоё ингээд зан чанар чадварууд төлөвшлүүд ингээд өндөр төвшөнд байгаа ш. Дээрээс нь өөрсдийнхөө тэр чадварыг ашиглаж потенциал тэр маш гоё одоо ингээд өөртөө дотор потенциал өндөр хүмүүс л ер нь бол тэнцэнд явж байгаа гэж би боддог. Очоод эхний нэг 4 жил ч юм уу 5 жил хүн маш их юм сурдаг. Би бол эхний 4-5 жил бол бүр тэнд үнэхээр их юм сурсан. Одоо тэр ажил хөдөлмөр, хариуцлага, тэмцэлтэй маш их юм сурдаг. Ер нь бол залуучуудаа ч гэсэн би бас бодлоо юм те. Хүмүүс ч гэсэн хэлэхэд 4-5 жил очиод үзчихэд ямар ч асуудал байхгүй. Маш зөв тэр бол. Тэндээс хүн маш олон скил сурдаг байхгүй. Тэрнээс хитрэх юм бол тэр бол одоо ёстой харин нэг юу болчиход байгаа байхгүй. Оюун санааны нэг гацалт те. Эсвэл хүүхэд насны траума ч юм уу нэг л юм байгаад байгаа. Тэгэхээр би тэнд 14 жил болсон гэхээр надад бас асар ихний тийм юм байсан байгаад байгаа байхгүй. Одоо л ойлгож байгаа юм л та. Тухайн үед мэдэхгүй л байгаа шүү дээ. Тэндээ ингээл амьдрал болоод байна л гэж бодод байгаа байхгүй. Гэтэл тэр чинь болохгүй юм маш их байгаа. Одоо ингээ өнцгөөс нь харахад те. Тэгээд
За яг би Солонгосын амьдрал яг нарийн бүгдийг мэднэ л дээ. Детальны бүгдийг л мэднэ. Өстой бүх ажлыг хийж үзсэн. Солонгост яг одоо Солонгостойгоо монголчуудаа зориулж байгаа юм чинь тий. Нэг талаар ярьчих. Солонгост ийм асуудал үүтэй. Өглөө гараал ингээл ажиллаа хийн. Өдөр болгон нэг асуудал гарч ирсэн. Нэг ийм нэг гоё ажиллаад л ингээд байх нь айгу баг тий. Нэг тийм сонин Солонгос хүмүүс ч өөрсдөө нэг юм сонин иржимэнд орчихсон ингээд нэг тийм өдөр болгон нэг азгүй гэдэг юм тохиогд хүнд өгч идэг байхгүй. Энд нэг юм байна шүү дээ гэл нэг муухай уурладаг те. Яа гэл те. За тэгэл бүгдийг л ингээд хянах гэдэг шүү дээ би бүгдийг ингээд. Бүгдийг зохицуулах гал ингээд ямар ч алдаа мадаггүй хийгээд ахтал тэндээс нэг юм гаргаал ирдэг байхгүй. Энэ яаж байгаа юм те. Нэг манай монголчууд яг л мэднэ ингээд байнгын ийм өрсөлдөөнтэй байнгын ийм нэг ийм юутай байгаа юм л да. Одоо нэг чангаралтай те. Хаана алдаа гарчихгүй гэл. Тэмцэлтэй тий. Тэнгүүд энэ бас хүнд нэг юм энэ хүнийг нь бас ямар болох вэ ер нь? Тий энэ төлөв байдал чинь удаан ирэхээр мэдээж сэтгэл зүйн асуудлууд үүсгэж штэ. Тийм. Тий. Хартай болж эхлэн тий ер нь. Тий. Одоо ингээд тухайн хүнийг тий өөрийгөө хэд одоо ингээд хяндаг, өөртөө өндөр шаардлага тавьдаг, өөрийгөө магадгүй одоо ингээд голж эхэлнэ штэ. Би ингэж чадахгүй эсвэл тэр хүмүүсийн сэтгэлд одоо тэр хүмүүс нийцхийн тулд тэр горим руугаа орчдөг жишээ нь. Өөрөж мэдэхгүй тий. Одоо маш сайн төгс хийх ёстой. Эсвэл магадгүй төгсөх юм гэхдээ ч болчих магадгүй шүү дээ. Тийм үстэй тий. За яг тийм юм багш. Наатхан чинь нэг одоо яг солоос байгаа монголчууд хэлэхэд нэг юу юм бэ багш? Өөртөө өндөр шаардлагатай болж эхэлт юм байна. Тань өөртөө өндөр шаардлагатай хүмүүсийн асуудлыг хэлээд өгч энэ юм ямар амьдралд нь яаж сөргөөр нөлөөлдөг. Одоо ингэ солонгос байх найзууд анзаар яг тэр харагдаад байхгүй. Өөртөө амар өндөр шаардлагатай ингээл ирсэн. Яг тэрэндээ ингээл бүхэн дааж байгаа юм уу? Өөртөө өндөр шаардлагатай хүмүүс яг тухайн одоо ингээд солонгос байгаа хүмүүсийн тухайн нөхцөл байдлаас нь яаж үсэж байгаа гэдгийг чи тэр үнцгийг яриад нь штэ. Миний ярих үнцэг бол юу гэхээр талд хумсар те одоо ийм бага насны травманууд байдаг байхгүй. Энд холдчихсон юм шүү. Тий. Бага насны травма байдаг. Тэр нь юу вэ гэхээр бага наснда шүмжлүүлж ийсэн. Шүмжлүүлэхээс айхайцтай. Загнуулж ийсэн баг та тий. Олны өмнө ч юм уу. Тий. Одоо доромжлуулж ийсэн, гологдож ийсэн гих мэтчлэн хүлээн зөвшөөрөгдөж байгаагүй. Эдгэр чинь эргээд далд хумсарт ямар програмууд үүсдэг вэ гэхээр би хамгийн сайн байж ижил тий хүлээн зөвшөөрөгдөн гэд өөрийгөө батлах гэж оролддог ийм програмд болчдөг. Багтаа бас гологдчихсэн тий. За наач юм бас. За тэгээд нөхцөлтэйгөр л би хайрлагддсан байна. Гэт тий альва нөгөө харилцаа болгон дээр нь эхлээд төрүүлж нөгөө би хамгийн сайн чанараа гаргах ёстой, хамгийн сайн сайхнаа өгөх ёстой гэх мэтчлэн сайн чанараа гаргана гэдэг чинь ажлаа хамгийн сайнаар хийх. Тэ тэр хүнд гомдчихъя дээ гэд магадгүй хамгийн сайнараа харьцах. Ер нь бол ингээ масктай яваад байгаа үз. Тий. Чи өөрийгөө хамгаалаад байгаа програмууд байхгүй юу? Өөрийгөө хамгаалж байгаа. Зан гараг өөртөө өндөр шаардлагатай харилцаа юу чин тэгээд сүулдэ баг нөгөө өстө би түрүүн хэлдэг шиг мазохист болгоно гэдэг чи тий. Баг өөрийгөө зовоож. Тэгээ өөртөө өндөр шаардлага тавина гэдэг нь хүлээн зөвшөөрөгдөх далд хумсар хүсэл байдаг. Өмнө нь хүлээн зөвшөөрөгдөж байгаагүй траума байдаг байхгүй юу? Энэ траумаг болохоор энэ гештальт болчдөг. Энийг хаахын тулд энэ цикл болж амьдрал дээр ороод ирдэг. Тэгэхээр энэ цикл дотор хүлээн зөвшөөрөгдөхийн тулд яадаг вэ гэхээр төгс байх хэрэгтэй шүү дээ, тий. Тэгэхээр төгс байхын тулд өөртөө өндөр шаардлага тавьж эхэлдэг. Голж эхэлдэг. Бүх юм дээр өөрийгөө болохгүй байгаа мэдэрдэг. Тэр болохын тулд хамгийн сайнаараа тэр хүн өөрийгөө дайчилж эхэлдэг. Тэг ингэж хичээгээл яваад ийн. Гэтэл тэр хүлээн зөвшөөрөгдөх ёстой мэдрэмж тий нөгөө талын хүмүүсээс ирэхгүй болоод ирэхээр энэ далд хумсрын энэ програмууд чинь гацдаг байхгүй. Далд хумсрын програм гэж юу яриад байгаа вэ гэхээр нөгөө итгэлүүд чинь би хамгийн сайн хийчихвэл энэ хүнд яг таалагдах байх гэж бодол яваад байгаа шүү дээ. Чиний юм бодол байгаа зү. Тэгэхээр хамгийн сайн хийгээд иддэг нөгөө солонгос чи сайн нэг юм гаргаад ирсэн шүү дээ. Энэ юу вэ гэд нөгөө халдаа метр гаргаж ирж байгаа болгон нэр урам хугарж байгаа зү. Энэ болгон дээр урам хугараад байгаа болохоор энэ ч нөгөө миний яриад байгаа нөгөө програмын гацалт гэд яриад байгаа маань. Ингээл
урам хугараал хүн өөртөө нэг сэтгэл дундар болол тий хичээгээл хамгийн сайн байсан ч гэсэнтэй би хүмүүс ингээд хүлэн зөвшөөрөхгүй юм байна. Би ер нь шатдаггүй юм байна гэд өөрөө нөгөө дутуу юм байна гэдэг дээр хүлэн зөвшөөрлөг болол явчихж байгаа байхгүй тий. Яг энэ дээр нэг юм айц төрдөг байхгүй. Тэгээд айцаа уураараас бас нууж эхлэн сүултээ. Ууртай болж эхлэн, ажил дээр илүү ууртай болж эхлэн тий. Төрмгий болж эхлэн. Нөгөө айдалс дан маань хэрэлдэг болж эхлэн тий. Тэгээд бас хүний зан чанар хуурж байгаа юм л да. Тэгээд одоо яг тэнд байгаа найзуудтай хэлэхэд бас тэгэж амар өөртөө өндөр шаардлагатай байвал ямар ч алдаа гаргахгүй юм шиг ажиллах хэрэгтэй юм шиг бодоол тий. Тэгэж юусо болохгүй юм лээ. Одоо ингээ Монголд ирээд харангууд нөхцөл байдал шал өөр байгаа байхгүй юу? Тэгэж деталь болгон дээр хэрэлдээл тий. Тийм байхгүй. Монголд бол нөхцөл байдал шал өөр шүү тий. Тэгээд гадаадд байхад нэг ийм бас зовлон байдаг гэсэн юм шиг. Ингээл тэр яг нөгөө хүн бас нэг мэдрэл эдгий байсан юм болоо гэж бодоод байгаа юм л да. Тавс нэг яриад байдаг шүү дээ. Ингээл нөгөө өөртөө итгэл үнэмшил өгöd байгаа байхгүй. Монгол амьдрал болохгүй байх те. Би эн чинь харин гайгүй мөнгө олоод байгаа юм биш үү гэл те. Ингээд зохиомл нөгөө амьдрал өөртөө үүсгэж эхэлж байна л да. Тэгэл ажиллаад зүтгээл өста бараг л нэг тэнцэлтэйл те. Би чадчихна гээл бас заримдаа бас чи ялна штэ бас өөрхий бас заримдаа бас ажил мэлдэчлээ гинте. Тэгэл ингээл тэгсэн мөртлөө ажиллаа ингээл тараал ялангуяа нэг олон жил болсон манайс чинь те. Ажиллаа тараал гинт ингээл хавар уурчдаг байхгүй. Ингээл ятраал. Яг яах гээд яваад байгаа ойлгоол те. За тэгэл яг тэр нэг ажиллаа тараад нэг заримдаа ингээл нэг оройхон тарчаал. Тэр ядарсан үед яг нөгөө бодогдчих нөгөө сөөжүүн те. Тэгээ яа тийч айгүй хямдхан яаж яах тэр сөөжүү ПМ юу амар хямдхан. Тэгэл ингээл яг нэг ингээл балгамарч юм шиг амтсаж нэг жоохон тайвширмарч юм шиг болно. Тэгэл нөгөө монголч тэрийг уун л да. Би ч гэсэн тэгэл хаяа бас нэг би ч уг Монгол ус биш уудаг юм шүү дээ. Одоо ч уухгүй байгаа шүү дээ. Би солонгос амар ус уудаг гэсэхгүй. Яагаад ч юм гээл. Тэгэхээр тэр нэг юм байна те. Зөрчил тэр ер нь юутай холбоотой нэг мэдрэмж байгаад байдаг байхгүй шиг. Тэр чинь ер нь бол нэг өөрийнхөө мөн чанараар амьдрахгүй байгаа болохоор дотроос тэр гуниг гарч ирээд шүү дээ. Яа, яг өөрийнхөө мөн чанараараа гэдэг нь одоо ингээд чи те чиний бага насны өөрийн амьдралыг төсөөлж ирсэн амьдрал маш гэгээлэг гэдэг байхгүй юу? Энэ нь бас талт тухамсар програмчлаад итгэцэн байдгийг. Гэтэл амьдралын явцад те тэр амьдралаа бүтээхийн тулд мэдээж гадагшаа гарчиж байгаа юм. Тэгээ тэр олон жил явчихж байгаа юм. Гэтэл нөгөө амьдрал нь юу ирэхгүй байгаа шүү дээ. Энэ үед чинь мэдээж дотроо одоо тэр одоо гацалтууд өсөж байгаа байхгүй юу? Сэтгэл унуур байдлууд те. Энэ бүгд чинь ер нь бол талт тухамсрын тэр програмчлаасаа болдог. Хүн өөрийнхөө мөн чанар гэдэг маань юу вэ гэхээр өөрийнхөө дотор нөгөө жинхэнэ өөрийнхөө амьдралаа одоо тэр төвшөнд амьдрах нэг хүсэл байдаг энэ бол хүн болгонд энэ хүсэл байгаа байхгүй юу? Энэ хүртэл ингээд алт тухамсарт мэдээлэл болж ирээд идэх юм дотроос. Бас мэдээлэл болгон ч гаднаасаа орж ирээд байдгүй байна шүү дээ. Хүний дотроос тий жинхэнэ одоо зүрхний хүсэл гэдэг чинь бас л одоо мэдрэлийн систем буюу оюун ухаанд мэдээлэл болж орж ирээд идэх байхгүй юу? Тэгмүүд ингээд дотоод зөрчилтөө нөөсөж байгаа шүү дээ. Дотоод зөрчилж чинь гэсэн үг тий. Тэгээ одоо тэнцэнэ өгөн сайхан амьдралыг бүтээх гэж би маш их хичээж хөдөлмөрлөж байна. Тэ? Гэтэл миний нөгөө дотроосоо ингээд хүсэж идэг амьдрал маань яг тэр бодит байдал дээр яг ирэхгүй байна. Тэ? Тэгэхээр ингээд дотоод зөрчилдөөн өөрийнхөө мөн чанар нь өөрийнх нь явах хэвээр замаар бас явахгүй байна тий. Тий. Тэр одоо өөрийнхөө ингээд амьдралыг төсөөлсөн нэг зураглал байна л та. Тэр зураглалыг яг мөн чанараараа явах биш. Зохиомлоор тэг хэд нөгөө логикоор солонгост мөнгө олж байгаа юм байна. Хүмүүс солонгост очихоор л мөнгө хурааж ирээл эндээс байр авд юм байна гэдэг нэг ийм итгэл суучж байгаа тий. Тэгэж явчихж байгаа. Мөн үү? Энэ ийм хүмүүс байд юм бэ? Таны яг наад өгч нь яг дотор орж ийн л да тэр нэг логикоор бодоод байгаа байхгүй. Тийм. Гэтэл нөгөө нэг далд тухамсрын бас нэг юм байгаа шүү дээ мэдрэмж гэдэг. Одоо харин чамайг яриад байна те. Гэтэл чиний яг дуртай хийх мөн чанар энэ зүйл чи юу вэ гэхээр сайн сайхныг түгэй гэдэг л хүн шүү дээ. Одоо ингээд тий урлагтай ойрхон одоо ингээд чиний хийгээд байгаа энэ контент чинь те бас л тий хуваалцчих юмсан. Ийм мэдээлэл байна. Хүмүүст ингээд сайн сайхныг түгээх юмсан гэл. Тэг энэ чинь өөрөө чи хүсэж байгаа ажил чинь
Тэгээ одоо ингэ сайхан контентийг ингээд бүтээе. Нийгэм сайн сайхнаар нөлөөлөе гэдэг. Тэгэхээр энэ хоёр чинь ингээд яг өөрийнхөө мөн чанараараа явахгүй болохоор хэд логикоор хэд матери дээр баригдаад яваад байгаа болохоор зөрчилтөө нөхсөд байгаа байхгүй. Тэгээд сэтгэл готролд орж эхэлж байна тий. Тэгэхээр ингээд алд тухамсар чинь заавал гаднах материйг тооцоолж ижил те бид нар хэд материйг ингээд тооцоолоод те заавал энийг баригдаж байгаа юм энэ л одоо байгаа зүйл. Тэ энэнийг л би ингээд барьж ивэл амьдрна гэж хэд логик байгаа тийм те. Жинхэнэ өөрийнхөө дотоод тэр мөн чанарыг дарангуйлж чагаар тэр дотоод мөн чанар чинь л жинхэнэ одоо бий байгаад байгаа байхгүй. Тэр ингээд тэрсэлдэж эхэлнэ гэсэн үг. Тий. Ингээд зөрчилтөө нөхсөж эхэлдэг гэсэн үг байхгүй. Тэгэхээр одоо тэр гадаад байгаа найзтай захимаар байгаа. Нэгсэндээ би бас яг ингээд яг таны хэлдгээр яг ингээд хооронд дотор зөрчилтэй лсэн байгаа юм л та. Миний нэг мөр мөн чанар өштэй хүсэл эрмэлзлээд. Гэтэл энд нэг мөнгө олох гээд нэг логикоор бодоод байдаг те. Энэ хоёр зөрчилтэй дэрнгүүд би өөрөө ингээд нөгөө сонь болж лсэн юм хэлээ л те. Тэгээд ер нь хүн нөгөө нэг та нар хэлдэг шүү дээ. Өөрийгөө хайрлах, өөрийнхөө тэр дотор хүнийг сонсох, далд хумсартайгаар нь холбоотой байх. Тэгээд тэрнтэйгээ ингээд ойлголцоод нэг замаар явж эхлэхээр хүний нөгөө бүтээмж, амжилт, аз бүх юм бас ингээд болдог. Тийм, өөрчлөгдөв юм байна. Өөрчлөлт анзаарсан тийм. Тэгэхээр ингээд дотоод мөн чанар буюу дотор хүн нь байгаад байгаа шнэ уйлаад байна тий. Тийм, ер нь л уйлаадсэн байна. Гондоодсэн байхгүй. Тийм, юу хийгээд яваад байгаа юм бэ энэ ч одоо. Юуг нь ингэхгүй штэ гэх тийм. Би ер нь юу яах гэж ингэж амьдраад байгаа юм бэ? Хүний дотор ийм дуу хоолой байдаг. А гэтэл энэ нэг тарих байна тий, ам тэмцэх төлөв дээрээ гаццсан. Заавал одоо юм би солонгос төр ингэж 16 цаг ажиллаж ижил мөнгө олж ижил би яг амьд үлдэнэ гэдэг ийм нэг тэмцэл байгаад байна. Тэр энэ хоёр чинь зөрчлөөд аваад зүрх тарих хоёр. Тэр нэг энд дэсэн тэр нэг бодлоо шүү дээ. Тэр бас сонь заяа. Тэр нэг ингээ бодоод байгаа нэг бодол чинь бас нэг над нэг юм байсан. Нөгөө Монголд байсан амьдрал маань ерөнхийдөө юм жоохон хүнд хэцүү. Нөгөө бага насны амьдрал ч юм уу те. Жоохон одоо нөгөө л хэлээ одоо амьдрал бол хэцүү байсан. Ор хоромчгүй те. Тэгэл оюутан болоод арай л гэсэн сургуулийн төлбөр болгоол ингээл хүнд хэцүү амьдрал үзэнгүүд тэр нь ингээд нөгөө Монголынхаа амьдралыг бас тиймэр төсөлтсөн юм шиг байна. Тэгээд гадаад би ч нэг аягүй залуус явцсан шүү дээ. Сургуулаа төгсөөл ер нь ах амьдрал дэвшлэл ингээл явцсан. Тэгээд нэг буцаа ихээр тэр нэг хүүхэд насны тэр нэг хэцүү хүнд амьдрал ингээд нэг ботготаад байдаг. Яагаад ч юм гээд. Яваад очихоор бас л яг нэг тийм хүнд хэцүү амьдрал хүлээгээд байгаа юм шиг те. Бас өөртөө итгэхгүй л байна л да. Тий, одоо тэр чиний нэг оюун ухаанд байгаа мэдээлэл тэр байхгүй юу? Байгаа мэдээлэл нь тэр байгаа юм чинь тэрүүгээр л бодож тэр нь л бодогдно, тэр нь л төсөөлөгдөн. Тэр л ирээдүйд болох юм шиг санагдана. Тэр ирээдүйд болох юм шиг санагдаад байгаа болохоор тархи маань өөрийгөө хамгаалдаг тий. За энэ чэнэл бэй. Тэнд очихоор зовоод яах юм? Хэцүү амьдрал хэцүү гэл ингэж байгаа байхгүй юу? Тэгэхээр одоо ингээд оюун ухаанд байгаа тэр мэдээллийг л хувиргая гэж суугаад байгаа шүү дээ тий. Тэр мэдээллийг хувиргаад өчвөл яг энэ оршихуй ертөнцийн чинь бүр асар том асар ууж энэ оршихуй ертөнцийн чинь тий тэр чигтээ нэг болохгүй бүтэхгүй дээр гацсан бол биш юм аа гэдгийг л тий. Би оюун ухаанд ойлгуулах гэдэг байхгүй тий одоо тий. Хүмүүс далд тухамсараар ингээд хувиргалт хийгээд ин гэдэг нь ерөөсөө аливаа юмыг сүрг өнцгтэрээ л та байгаад ивэл нэг үзүүрийг л хараад ин гэсэн үг. Одоо ингээд 5 овшуу байвал тэрний нэг өнцгтэр нь л байна гэсэн үг. Өөр өнцгүүд төр бас өөр ертөнц байгаа шүү дээ. Тэрийг одоо өөр өнцгөөс нь харуулах гэж байгаа. Яг үнэ. Гэтэ оюун ухаанд ингээд суулгах гэж байгаа байхгүй юу? Багшийн ер нь сургалтын сууснаас хойш миний үдний харах өнцөг бол бүр супер тэтгцсэн шүү гэж хэлмээр энэ. Тэг яг л үнээс л хэлээ тий. Шал өөр төвшөнд ингээд олж хардсан юм билэ. Ингээд нөгөө өргөн хүрээнд орж харж эхэлж байгаа юм л да. Өө чи ийм гоё нүд нэгтгэж болдсон байлээ. Ер нь бол ингээд нэгвэл одоо найзуудтай захи наваас үзэж таньдаг найзууд нь байгаа хаа солонгос одоо би яг энэ одоо солонгос руу яагаад яана л та. Тэлийн цацэл гэж одоо таньдаг өнөөдөр контент тий. Тэгэхээр солонгосын амьдрал ер нь бол маш завгүй, маш амаргүй тэмцэлтэй байдаг. Тэгээд тэнд бол маш олон хүмүүс гаццсан байдаг. Энэ гацалтаасаа гараасаа л гэж би яг үсэж байна. Тэгээд багшийн энэ терапитэй энэ сургалтанд ивент дээр ирээд нэг ороод нүдэ нэгээсээ
Тий, одоо би бодож ин Солонгост гоё амьдарч байгаа хүмүүс байгаа. Байгаа. Бас байгаа шүү. Тийм. Уучлаарай тий. Байгаа шүү. Хөлөө олцсон хүмүүс зөндөө байгаа тий. Тинчэн амьдралаа үнэхээр гоё төвшөнд хүргэсэн бизнесээ хийдэг, аз жаргалтай амьдарч байгаа хүмүүс зөндөө байгаа. Тий, мэдээж тинчэн нөгөө гадны орон учраас тий бас өөрийнхөө дотоод тэр мөн чанар потенциал өндөртөө мөртлөө арай нөгөө өөртөө тохиромжгүй ажил хийгээд сэтгэл дундуур явж байгаа хүмүүс ч маш их байгаа тий. Тэгэхээр хүн өөрийнхөө энэ бол таны аль төвшөнд байгаагаас үл хамааран хүн ерөөс өөрийнхөө зорилгол суулгах хэрэгтэй тий. Одоо ингээд хүн саяхан амьдарч байгаа хүн зорилгогүй гэж байхгүй шүү. Тэр чинь зорилготой. Би үнэхээр тэмцэлтэй хэцүү байсан ч надад зорилго бол байж л байгаа тий. Тэгэхээр зорилгоод алт хумсарч суулгах мөн блог тайлах. Блог тайлах гэдэг чинь одоо далд хумсрын сөрөг талаас нь энэ оршихуйг болохгүй гэд хараад тэр маань ерөөсөө ингэ цикл болгоод намайг нэг хулганы тойрог дотор ингэ эргүүлээд идэх миний оюун ухаан дотор нэг хандлага байна л да. Тэгээ энийг л эерэг болгож өршлөх хэрэгтэй байхгүй. Хүн ерөөсөө л өөрийгөө л өөрчилж л амьдрал нь өөрчлөгдөнө. Та ямар ч гоё нийгэмдэр очсон ч миний оюун ухаан дотор сөрөг мэдээлэл их байвал би сөргөрөө л амьдраад идэх гэсэн үг байхгүй юу. Одоо ингээд маш гоё нийгэмтэй улс орон хамгийн супер нь аль улс вэ жишээ нь. Тэр улс дотроо бас ганц хоёр бүтлгүй яваад байгаа хүмүүс байдаг шүү дээ мэдээж тий. Тий байдаг. Одоо хөгжсөн улс оронд чинь тэр гард амьгны донтолт гэдэг чинь бүр живцэн байт юм л шүү дээ. Тэгэхээр одоо нийгэм нь асуудалтай юм уу гэхээр нийгмийнхаа бүх асуудлыг шийдэд өгсөн байдаг жишээний. Замын төгжрөл байхгүй, харын бохирдол байхгүй, цалин өндөр гэх мэтчлэн тий. Тэгтээ яагаад тийм асуудал үүсэж байгаа гэхээр тухайн хүмүүсийн өөрсдийнхөө оюун санаанаас хамаарат байгаа. Гэтэл манай одоо ингээд Монгол улс тий болохгүй бүтэхгүй болсон стон нэрийг гээд байгаа мөртлийн дотор үнэхээр жаргалтай амьдарч байгаа хүмүүс бас их байгаа. Тэгэхээр хин хаана амьдрахаас үл хамааран тухайн хүний өөрийнхөө энэ оршихуй ертөнцийг гэгээлгээр харж гэгээлэг амьдралыг бүтээж байгаа байдал тухайн хүний өөрийнх нь далд хумсрын програм баг. Тийм байт. Энэ дэр багш нэг мэт хэлчихэ. Оюун санаар хүн боддё. Би гоё байна, гоё амьдрын, гоё болно, гоё юм эрийг харна марна гэд бас худлаа. Дотор нь ингээл юм бараа байгаад гарч ирүүчэнд ингээд аяжиндаа тэгэл буцаал нэг сөрөг болчихж байгаа байхгүй. Тэнгүүд таны юу ч багшаа юу байхгүй уг нь бол яг дотроос нь өнгөчөнгүүд дагаад ингээд шал өрүүлчихдэг. Тэгээд яг тэр зам руу явчихдаг юм байл л дээ. Тий одоо манайх чинь бидний хийж байгаа ажил юу юм бэ гэхээр хүн эхэндээ одоо альва сургуультанд суухдаа гадагшаач явахдаа тий эсвэл нүгээл явчвал гоё амьдрах юм шиг тий гоё орчинд очиж тэр ажилдаа л орчвол би гоё амьдрах юм шиг тийм мөнгөтэй болчвол гоё амьдрах юм шиг байгаад байгаа шүү дээ. Тэвзэл тэрийг л авах гэдэг тий. Тэгэхээр тэнцэнэ хурчхээр бас л биш юм шиг. Дахиад тийшээ явах хэрэгтэй юм шиг. Нэг сэтгэл ханамж байхгүй юм л та тий. Тэгэхээр эн чинь та аль төвшөнд байсан ч сэтгэл ханамж дундуур байвал энэ бол далд хумсарт нэг програм байгаа байхгүй юу. Тэр програмыг өөрчлөх. Тэгэхээр сэтгэл ханамжтай өндөр ингээ явах тусам хүний бүтээмж өндөр гэдэг потенциалууд үнэхээр ингээд 100% ашиглагддаг. Далд хумсар бол үнэхээр бүтээ гэдэг дээр л төвлөрчдөг. Жишээ нь одоо ингээ болохгүй байхаа, бүтэхгүй байхаа гэдэг ийм бодлууд, хандлагууд ерөөсө төрхөө бэлчдэг байхгүй юу. Тэгэхээр энэ чинь нөгөө кодлогдсон гэдэг би нэг үг яриад байдаг шүү дээ, тий. Далд хумсарт энэ ихтгэл үнэмшлүүд кодлогдчихвол ингээ цикл болоод идэм тухайн хүний амьдрал. Эхлээд нөгөө сургалтанд суухдаа нэг урам зоригтой гоё, тий. Нэг гоё ажилд орчвол эхэндээ гоё урам зоригтой. Ингээ урам зориг нь хэсэг хугацааны дараа унтраад өмнөх байран дээр очичдаг хүн. Яагаад гэвэл далд хумсарт байгаа мэдээлэл нь кодлогдсон учраас эргэл хичээгээл явж байгаа л дахиад гоё байснаа ухарч байгаа юм шиг мэдрэмжтэй тийм. Ер нь яг тэр дотроос нь түүнийг бас нэг өөрчилж өгөхгүй бол бас болдгүй юм байл л дээ. 1000 наанаасаа бас нэг ингээд илүү хумсраараа тий бодоор бас амаргүй юм байна гэж би бодсон. Тий одоо бид нар ингээд бодлороо үнэхээр гой мөрөөддөг те яг амьдрал бодлороо болсон бол бүгдээр л гоё амьдарч байгаа шүү дээ те. Бодлороо болохгүй байх гэдэг чинь цаанаа тэр програмчлагдсан учраас тэр програмчлалыг л хувирах хэрэгтэй. Солонгос одоо бас нэг ийм асуудал байт юм шиг. Одоо ер нь би илүү ч удсан хүмүүсийг яриад байна л да. Удаагүй хүмүүс бол ер нь гайгүй сурах юм их.
Тэр хүмүүс бол тэнд гоё юм сураасаа, юм хийгээсэй гэж бодож байна. Удсан хүмүүст би амар санаа зовдөг байхгүй. Удсан хүмүүстээ бол одоо ирээсэй л хичээлмэр байгаа. Ерөөсөө ирсэн дээр Монголд гоё байна, боломж байна те. Тэгэд удсан хүмүүст ямар асуудал гардаг вэ гэхээр одоо миний ер нь ажигснаар тэнд Солонгост байгаа манай монголчууд маань юмны донтолт гэж болж байгаа юм л та. Тэгээ 3 төрлийн донтолт байдаг байхгүй. Нэг нь нөгөө нэг одоо яг одоо архитар сөөжүү те. Тэр сөөжүү мөөжөнд нь ингээл донтож эхлэн те. Ажлаа тараал байн гуудаг болсон. Ер нь тэргүүгээр явах ажлаа хийж чадхаа болцсон хүмүүс тэр зөндөө. За нөгөө төрлийн донтсон хүмүүс нь юу вэ гэхээр тэр мөрөдөд толом. Казино гэдэг юмд бол тэнд донтсон хүмүүс бас үнэхээр байна. Үнэхээр харамсалтай харагддаг л та. Хамаг мөнгөө тэнд 50-аас уцсан тэндээс салдаггүй те. Аимшигтай тэр бол аимшигт харагддаг. Казинод мөрөдөд толомд маш их донтсон хүмүүс байдаг. За тэгээд нөгөө нэг донтолт нь болохоор нөгөө нэг юуны донтолт байна л та. Сексийн донтолт. Одоо нөгөө нэг тийм нэг байт юм шиг байгаа. Ер нь тэнд тийм асуудалд орчихсон хүмүүс маш их байдаг. Тэгэхээр энэ хүмүүс ер нь яагаад энэ донтолт руу ер нь сүүл рүү орж ийн те. Нөгөө нэг зөрчилтэй ер нь бол ер нь зөрчил шүү дээ. Одоо хүн гэдэг чинь зөвхөн одоо наа чинь нөгөө махан бие. Энийг л энэ махан биеэрээ л жоохон төр зүрийн л өөрийгөө тайвшруулах одоо тэр сэтгэл ханамжийг авч авах. Төр зүрийн нэг тайвшрал аваад байна тий. Гэтэл цаана асар их асуудал байна тий. Тэр төр зүрэл гал ундраагаал явж байгаа гэсэн үг байхгүй. Төр зүртаа нэг гал ундраагаал ингээ явж байгаа. Гэхдээ энэ чинь ингээд донтолт болоод бүр энэ донтолт чинь бүр ингээд юм хаан тэр тархины бүр ингээд бүтцийн хувьд өөрчлөлттэй шүү дээ юм сүүл рүүгээ тий. Тэгэхээр ингээд хинээ ийм асуудал байгаад ивэл бас өөрийгөө өнгөх ёстой хүн. Өнгөж өөрийгөө сонсож дотоод дуу хоолой буюу дотор үнээ сонсох хэрэгтэй байхгүй. Дотор үнээ сонсохгүй одоо дотор хүн гэдэг чинь жинхэнэ нөгөө дотоод мөн чанарыг яриад байна л да. Тэр хүнийг хүсэл өөр байгаад идэг, хийж байгаа ажил нь өөр байгаад идэг. Энэ зөрчилтөө байгаад шүү дээ. Тэгэхээр дотор үнээ дарангуйлчаад яваад байгаа. Тэгэхээр ингээд дотроос нь ингээ гомдоод байгаа байхгүй тий. Тэгэхээр энийг уйт торгоо нэг ч юм уу ийм байдал үүсээд байна. Сэтгэл зүйн хувьд энийг л жоохон төр зүр ингээ дамжаагаал яваад байгаа байхгүй. Тэгэхгүй бол үнэхээр дотроо ингээд хэцүү мэдрэмж чинь хэцүү шттэ хүн чинь ингээд ер нь мэдрэмж дотроо л одоо амьдраад идэв шттэ яг үнэндээ бид нар тий. Энэ сэтгэл хөдлөл мэдрэмж дотроо л бүхний мэдрээл амьдарч байгаа болохоор энэ хэцүү төвшөлт ч юм уу уйт торгоныг байнга байгаад тахарч байна одоо. Тэр ягаал тайвшруулж байгаа байдал л та. Тий. Тэгэхээр тэр нэг юм асуудал байсан та миний таньдаг ах. Нилээн жоох уудаг болцсон тий. Тэгээд байгаа байхгүй. Тэгэл би Монголд очил бараг бүрл их уух байхаа бараг балрах байхаа бараг гэл тий. Тэр хүн бүр нэг юу болцсон байна тий. Донтолтондоо бүр ингээд итгэцсэн гэх юм. Тэр уг нь бол Монголдөө ирэл уг нь тиймээс ангижрах боломжтой тий. Одоо тэр чинь тухайн хүний өөрөөс нь л хамаарна шүү дээ тий. Өөрөөс нь шалтгаална. Би бол ингээд ирвэл гоё олчихно гэж шууд эндээс ярьж болохгүй. Магадгүй тэнцэнэ байвал гоё олчихно гэж ерөөсөө ийм зүйл би бол ярихгүй шүү дээ. Тэр хүн өөрийгөө өөрчлөе гэдэг шийдвэр гаргаад өөрчилж болно. Өөрөөс нь л хамаарна. Тий. Тэгэхээр одоо ингээд чи хүсэж байна л да тэр хүн эндээ ирээсээ эндээ ирвэл арай гоё амар амгалан болно штэ гэж ингээд энэ өнцгөөс чи хандаад байгаа. Гэхдээ энэ бол чиний л өнцөг. Тэр хүний өөрчлөгдөг үгүй нь тэр хүний өөрийнх нь сонголт. Тэг. Энийг бас одоо нэг нүггүй л ярьсан зүг. Одоо ингээд хараа хүмүүс одоо ийм би нэг юм ярмаар байна. Зүгээр л те шууд л ярих хэрэгтэй. Энд нэг ид шидийн юм байгаа юм шиг л орж ирдэг. Ирээл та хичээл хийхгүй л бол өөр дээрээ ажиллахгүй л өөрлөгөө өнгөж дотор үнээ сонсож тэр олон зөрчилдөөнийг ялгаж салгаж ойлгох тэр практика хийхгүй л бол өөрчлөгдөхгүй. Үнэн биз дээ. Билим авах гээд зэрэг хүмүүс те. Заримдаа ингээд шууд би гаднаас нэг шприцээр ингээд тариад өгөх юм шиг дотроос нь шууд фатал хийж болохгүй байхгүй юу? Энэ нөгөө арга зам буюу те удирдамжуудын гаргаад өгсөн байгаа. Тэрүүгээр л ингэ ажиллана гэсэн үг. Тэр хүн өөрөө хөдөлмөр гаргах байхгүй юу? Өөрөө л хүсэж шийдвэр гаргаж орж ирж ижил өөрчлөлт бий болно. Түүнээс те та ингээд төлбөрөө би өгсөн юм чинь одоо өөрчлөгдөж чинь гээд ингэж болохгүй. Та 1000 төлбөр төлөд орж ирээд
Юу ч хийхгүй бол юу ч өөрчлөгдөхгүй. Энийг шууд л хэлэх ёстой. Худлаа ингэ бас байж болохгүй те. Тийм. Ер нь бол гэтээ би бас нэг юм бол шууд хэлмээр байгаа багш. Хичээлийг үнэхээр сайн хийж чадах юм бол үрдэн бол зүгээр супер шүү. Хийхгүй бол үрдэн огт гарахгүй шүү. Зүгээр л төлбөрөө төлцөн хичээл хийхгүй би заавгүй гэлтэй бид чинь хойноос нь ингээл асуудаг менторууд гээл асуудаг. Би бас асууж шүү дээ энэ хүн яаж ийн гээл те. Утсаа авахгүй алга болцсон хүнийг яах юм те бид нар шүү дээ. Тэр хүн төлбөрөө төлчлөө. Эргээд одоо нөгөө бид нарт бас хэцүү байгаа байхгүй. Яг үнэндээ бод бид нарын сургалтанд өөрчлөгдөе гэдэг хүсэл тэмүүлдэг үнэ л орж ирсэн. Түүнээс энэ хүн намайг өөрчлөнө гэдэг хандлага хэрвээ байвал орж ирэх хэрэггүй гэж би хэлээ. Яг энийг ерөөсө хасахгүй оруулаарай. Тийм. Тэгэхээр хэрвээ та амьдралаа гоё эерэг түвшинд гаргахыг л хөдөлмөр гарна мэдээж. Өдөрт 30 минут 20 минут суух хэрэгтэй. Нүдэ анаал бүр те яг ингээд сонсоол тэр яг өдөртөмжийн дагуу хийх хэрэгтэй байхгүй юу? Өдөрт 20-30 минут гаргаж чадахгүй хүн гэж байхгүй шүү дээ. Тэ? Хэрвээ 20-30 минутыг өөртөө гаргаж чадахгүй мөн би маш их ажилдаа гэл ингээ яваад байгаа хүмүүс нөгөө тогтоо бүсээсээ гарахыг хүсэхгүй байна л да. Тэгэхээр энэ ч бас ингээ тэмцэл байдгийг шүү. Тэ хүн өөрийгөө өөрчлөн гэдэг чинь бас л нэг энэ ч бас хүн ингээд өөртөө ажиллаж практик хийж ижил өөрчлөгдөн. Тэгээ ер нь бол уг нь гайгүй. Надад бол тийм үүний блогтор би маш хурдан сурсан шүү дээ ер нь. Яг л юмнуудаа техникийн дагуу хийгээл үр дүн ч гэсэн бүр гайхалтай байсан тий. Хэрвээ гайгүйтэй яг л хичээгээ тэгээл. Тий. Ер нь бол техникүүд бол маш амархан энгийн техникүүд байгаад идэх 10-20 минутын тий. Тий штэ. Өдөржингөө сонсоол ингээл онл сонсоол судлаал тунгаан бодох анализ юу ч байхгүй. Ерөөсө та өөр дөр л ажиллана. 20 минут л төвлөрөө суугтал хангалттай. Өдөрт. Тийм шүү дээ. Тэгэхээр 20 минут суух нь тийм хэцүү ажил уу? Биш. 20 минут хүн өөртөө маш амархан. Би одоо яг энэ дэр хэлмээр байна л дагшаа. Өөртөө 20 минут гаргаж чадахгүй бол амьдралын нэг юмд л 20 жил зарцуулах юм билүү. Одоо би нэг их ойлгоод байгаа байхгүй. Магадгүй би багшийн одоо энэ 20 минутын техникийг Солонгост одоо нэг аль эртгэн сурцсан бол би тэндээс би 7-8 жил хэмнэ. Нэр шүү. 8 жил хэмнэ шүү би бол тэндээс. 14 жил болсон шүү дээ багшаа. Би энэ яг 7 жил очиод тэндээс амар сэн болсон байхгүй. Яг гацалтанд орчихсон байхгүй. Тэгээ яг үг нь бол тэр үедээ л ирэх байсан байх гэж боддتي одоо ер нь. Гэтэ яг бас өнгөрснөө буруутгахгүй л те. Бас те. Гэтэ ер нь бол яг тэр 20 минутын шинэ техникийг би яг тухайн үед ингээ хийсэн бол би тэндээс 8 жил хэмнээд ирчих байсан. Арай эрт ирэх байсан. Тий 8 жил би тэнд одоо юу ч хэлмээр юм бэ. Одоо нэг пирамидын нэг юм барьдаг нэг хүмүүс яддаг штэ гэл хүнд юм. Гүнээр хүнд хүчээр ажил хийжсэн шүү дээ. Хүнд сэмт өргөөл явахтаа явна. Барилга дээр ажиллахтай ажиллана те. Энэ үг л хэлж штэ. Тэр их тоос шороотой хүнд хатуу те жилиг хэмнэх байсан байхгүй. Агуулсан. Тэгэхээр хүмүүс энийг ойлгоосаа. Өөртөө нэг 20 минут зарцуулаасаа те. Тэгэх юм бол хожим амар их олон жилийн нэг сөрөг юм зарцуулах жилийг хэмжиж чадахгүй. Та нэг анх сургалтын цогт хэлжсэн байхгүй. Тэгээ энэ сургалтанд уг чи ингээд яг сайн хийж чадах юм бол эрэгтэй хүн хүрий гэсэн зорилготой те 10 жилийнхаа дараа хүрэх байсан зорилготой магадгүй 3 жил хүрд юм а гэд хэлэхэд би тухайд ойлгохгүй байхгүй. Тэгээ юу яриад байгаа юм бол та гэд те. Яг үндэл ойлгож чадаагүй л те. Яг суусны дараа бол нэр яг тийм юм байна. Одоо энэ хүүхдийн үнэхээр одоо ойлгосон байхгүй. 10 жил мэл ингэж тэмцэж олж авах байсан юм нэрээ хүн яг сургалтандаа сайн суучих юм бол 2-3 жилийн дотор л бүтээх боломжтой. Тэгэхээр Солонгост байгаа найзууд маань маш сайн ойлгосоо. Тэгэд би бас Солонгос яг энийгээ дайландаа Солонгост байгаа монголчуудаа нэг юм цагчи. Монголдоо ер нь бол олон жил болсон хүмүүс маань бол хүрээ тэр сөрөг мэдээлэлд бол бити авт. Монголд бол зөндөө боломж байна. Манай монголч нь бас баян тансаг орно те. Би саяхан хүртэл чат би асуусан л та. Манай монгол одоо энэ баялагын одоо хүн амтны хуваалаад хэд болох уу гэх те. Тэгээ чат би хэлжилээ. Ер нь бол 3-аас 10 тэрбум төгрөг нэг хүнд ноогдно гэж хэлсэн шүү. Тэгэхээр чин за яг хөө эргээр нь бод 10 тэрбум хүнд нэг иргэнд нь ноогдох баялагтай энэ улс орон хизээч ядуурахгүй байхгүй те. Зүгээр амар хөвчгөө болог ядуурахгүй манайхаа юу энд бол байнга баялаг хэрэглэдэн. За тэгээд хоёрдугаар утсан монголчууд маань ирээд ажил бизнесээ хийгээсэй гэж би хүсэж байгаа. Тэнд нөгөө нэг тасархаа явах хаа. Чадна те. Чадна. Тэр хүмүүс нөгөө нэг юм байдаг байхгүй шүү. Зам чанарууд байгаа шүү. Тийм ажлаа сурчсан.
итгэл дагаа сурчсан, тэг өглөө цаг бариа сурчсан тийм хүмүүс идэх байхгүй. Одоо манай найзууд байна л үнгөө тууштай байж шижир алт шиг залуучууд заа. Ирэхгүй байгаа байхгүй. Би бүр ингээл ярих болгондоо ирэн чи ирээч гээл те баг гуугаад байгаа юм яа. Би дахиад хэлбэр одоо танихгүй бас найзуудтай хэлээ те. Ир яагаад тэгэхээр Монголд бол бизнесийн өсөлтөө бол бүр ингээд харьцангуй тэр солонгос шиг биш байгаа байхгүй юу. Зүгээр л өглөө 7 цагт 8 цагт босдог байх юм бол 2 жилийн дараа ихэд та аль нэг бизнесийн салбартаа та ингээд манлайлаад эхэлнэ. Энэ монголчууд өглөө эрт босдог хүн хаалга байна шүү дээ баг тийм. Тэгэхээр 8 цаг та өглөө босч чаддаг тийм хүн байх юм бол 2 жилийн дотор та ямар ч бизнес эхлүүлж болж байна. Одоо манай нэг найзын засал чимэглэлийн уг нь мэрэгчлээ хүн байхгүй юу? Тэсэрнээ тэр солонгостой одоо нэг айл нүлгэлтийн ажил хийгээл яваад байгаа хүн тийм. Тэгэхээр би найзтай хэлээд байгаа байхгүй юу? Надад итгэхгүй л байна л да. Чи ирчгээ энэ засал чимэглэлээр нэг 2 жил бизнес хийхэд чи өглөө ингээд 8 цагтаа босоод чи яс ингээд хариуцлага чи дааж чаддаг чи миний найз чи мундаг штэ. Чи энэ чанараар чи зүгээр 2 жилийн дотор чиний бизнес ялгараал өргөжөөл тий чи бүр өстэй юу наа олдож байгаа чи хэд дахин нуглаад олноо миний найз гэл. Ингээд одоо ятгаал байгаа. Тэгээд хүнд янз янзын бас нэг асуудал байгаа л да. Гэхдээ ерөнхийдөө одоо ингээд анзаархад нөгөө тэнд ингээд гацаад байгаа монголчууд маань тэр одоо яг тэр ойлгохгүйж магадгүй яг тэр трауманаас болдог байхгүй. Нэг л нэг тийм сүрэг траума тэр хүмүүс байгаа. Надад ч гэсэн байсан. Тэгээд яг тийм ингээд гацчихад байсан тий. Түүнээс ш нэг тийм мөнгө олохгүй ч юм уу одоо Монголд очиод баларх гээд байгаа ерөөс юм байдаг юм бэлээ. Тий нөгөө гадаад зүйлдэг хүмүүс ингээд ийм асуулт асуугаад идэг тий. Монголд хэцүү юу? Тий. Амьдрал яаж юм гэж асуугаад бүр ингээд өрөвдөд байгаа юм шиг л асуугаад идэг байхгүй юу? Тэр яг тэр хүний л одоо ингээд өөрийнх нь ингээд бодол байгаа даа байхгүй юу? Мэдээлэл байгаа даа байхгүй юу? Би энэчнэл одоо жишээ нь хамгийн өөрийнхөө л ингээд хамгийн сайнаар л амьдраад ингээд бодож байгаа шүү дээ. Тэр гадаад байгаа хүн өөрийнхөө л хамгийн сайнаар амьдрч ингээд бодож байгаа. Гэтэл хөдөө байдаг хүмүүс нь шүү дээ. Бас л өрөвдөд асуугаад идэг. Та ингээд ядарч ийн үү? Хотод хэцүү байна уу? Хэцүү байна уу? Төвчрөл их яаж амьдраад итим бэ? Ямар утаатай юм бэ? Гэл ингээд идэг байхгүй юу? Тэгэхээр тухайн хүн тухайн орчинд л өөрөө дасаал ингээл болол амьдраад байд юм бэ? Тэ? Тэгэхээр хөдөө идэх хүмүүс маань бас тэгж асуулт тавьдгийг. Хөдөө үнэхээр өөрсдөд нь үнэхээр гоё байгаа байхгүй юу? Гэхдээ үнэхээр хотод ингээд зовоол ядраал гэлэнгэл ирээчээ та идгэл ингэж бас бид нарт ярьдэн шүү дээ. Хөдөөний хүмүүс. Тий, тэгэхээр тухайн өөрийнхөө амьдарч байгаа орчныг хамгийн сайн гэж боддоо шүү дээ. Хамгийн сайн тэр орчнод басчдаг. Тий. Тэгэхээр энийг гаднаас хөндлөнгөөс харж байгаа хүмүүс бол ямар гэдгийг ингээ ойлгоод идэх байхгүй тий. Одоо яг Монголд байгаа хүмүүс маань үнэхээр хэцүү, ядарж ийн, ядуурж ийн гэж бас л үгүй тий амьдрал болгоол үнэхээр сайхан амьдарч байгаа. Тэр солонгостойгоо тэр шижир алчиг сайхан залуучууд ирүүлэнд бол нэр бужигнуулна би бүр мэдээд байгаа байхгүй найзуудтай хүртэл мэдээл би хэлээл байгаа. Одоо дахиад хэлчихэд энэ дэр би нэг бүр бараг травматай болсон шиг үлээ ингээд сүултээд зарим хүмүүс дуурлаад байгаа байхгүй би чи нөгөө ингээд бодит байдлыг харьцуулаад байгаа байхгүй өмнө нь ингээд 14 жил солонгост амьдарсан нөхцөл байдлыг мэдж байгаа. Тэгээ ингээд ороод чинь тэрний төсөөлснөөс тэс ондоо Монгол хүлээж авсан тий одоо бол харьцуулаад энд ангаж амарч байгаа бүтээмжтэй ажиллаж байгаа ямар ч лээсэн болоод байгаа. Тэгэхээр ингээд солонгосчны орлого энд ирснээрээ буурж гин үү? Үгүй агааз. Тэгэхээр хүн хаана амьдарч байгаагаас үл хамааран тухайн хүн өөрийнхөө амьдралыг одоо ингээ аваа явчих чаддаг байхгүй юу? Тий. Чадна. Тэгээд тэр нөгөө би түрүүлжсэн нөгөө бага насныхаа өмнөх үеэрээ бодоод байдаг гэд. Тэгээд солонгостойгоо монголчуудаа хэлээд өмнөх үеэрээ бити бодоорой. Та одоо нөгөө нэг скил суудсан байхгүй юу? Та цаг бариа суудсан, та ажиллаа суудсан, та тэмцээ суудсан тий. Тэгэхээр яг энэ скил амар нөгөө хүндлээсээ энэ дээр амар итгээсээ тэгээд энэ чадвараа Монголд авчираад тааст маш хурдан гоё болно. Нөгөө жоох эрт зөрөх хэрэгтэй байд юм билэ. Тэр гадаадтай хүмүүс багш нэг жоох юм нөгөө эрт зөрөх гэх юм уу нэг юм эрсдэл гарах тий. Шийдэмгий байх, өөртөө итгэх тийм дутаад байгаа юм аа. Одоо би нэг найзыг харж байсан аахгүй. Жишээлбэл манай нэг найз ийм ажил хийж юу байдیں۔ Тэ? Хүсэн. Гэл Монгол руугаа явцсан байхгүй. Нэг удаагүй тий. Тэгэл Монголд ирээд аим гоё босоод ирсэн. Тэр нэг тийм өөртөө хайртай ч юм уу, өөртөө итгэлтэй ч юм уу нэг тийм хүн тийм гоё юм байна л да. Тэмүүд гадаадд амар удаатай хүмүүс манайс ч болохоор нэг тийм айцтай ангил үргэлж
би чадахгүй байх та. Би болохгүй болох та. Би энэ дураараа байж болохгүй дээ те. Энэ яг хүүхэд насны бас хүүхэд насны тэр одоо трама гарал хараал тэр үрэл тэр нөгөө нэг доромжлогдчихсэн ч юм уу нэг гаццсан байгаа хөө тэр. Тэрийг тэгэхээр тайлаад өчгөл юм болов уу хүн зам нээгдэндээ. Тэгээд Монголд ирэх юм бол боломж маш их те. Ингээл сургалт авчиж болж юм те. Оюун санаанаа өөрчилж сайжруулж болж юм. Эндээс ч нэг юм гоё сургалт авч болж юм. Энд ч нэг гоё найз байна. Ийм тусламж авчиж болж юм. Солонгосоос шал өөр шүү. Тий. За одоо би арай их ярьчлаа. Уучлаарай. Яг би нөө солонгост их байсан болохоор солонгостойгоо монголчууд нөгөө ингэ ойлгоод байгаа шүү дээ. Би бас ойлгож байна юм. Тий. Тэр үнээс ярьчлаа шүү дээ. За тэгэхээр манай ивент болохоор тий таны далд ухамсарын төвшөнд таны одоо ингээд програмчлалцсан тий альва юм ингээд амжилтыг одоо яг хүртээ гэвэл хүн өөрийнхөө оюун санаанаасаа давсан амжилтыг авч чаддаг юм билээ. Энэ мэдлэг боловсрол мэдээж энэ дотор явж байгаа. Эннээсээ гадна альва юмыг харах үнцэг болон хүлээж авах байдал гэдэг чинь чухал. Энэ хүлээж авахгүй харах үнцэг арай сөрөг байх юм бол тэр одоо хүсэж байгаа сайхан зүйл чинь цаг хугацааны хувьд холдоод идэх байхгүй. Өөрт чинь магадгүй потенциал чадвар байна, мэдлэг байна, тий? Тэгэхээр энэ блогуудаа тайлал өөрийгөө зүгээр л далд ухамсараараа тий энэ зорилгоо ингээ кодлоод өгчих хэрэгтэй. Одоо ийм л ивент болно гэж ойлгоорой. Гайхалтай ивент шүү манайхан тийм заавал ир суугаараа гэж хэлмээр байна. Тэгээд ер нь багштай ерөндөр солонгосын амьдралын тухай нэлээд ярьлаа. За тэгээд нэмээд хэлэхэд солонгост мэдээж хэрэг маш сайхан амьдардаг хүмүүс бас байдаг шүү. Бизнес хийдэг, өөрийнхөө ажил мэргэжлээр ажилдаг тий байгаа. Гоё тэндээ дасан зогцчихсон. Тэр хүмүүсийг бас үгүйсгээгүй шүү тий. Манай үеэл ихч амьдардаг. Үнэхээр сайхан амьдардаг байхгүй юу? Тэр хүмүүс тий одоо ингээд янз янзын амьдралтай хүмүүс байгаа хэл та. Тийм. Тэгэхээр би өнөөдөр жоох өөрийнхөө өнцгөөс ярьчлаа. Ялангуяа нөгөө нэг би одоо нэмээд хэлчих нөгөө нэг юм байдаг байхгүй нөгөө тэнд нөгөө нэг өөр мэрэгчлээ одоо эмч багш те одоо урлагийн ч юм уу ингээд өөр мэрэгчлээ мөртлөө нөгөө нэг тас гал барилга очиж байгаа шүү те. Тэгээ тийм хүмүүс бол ер нь бол тэнд удаа тэргүй л гэж би хэлмээр үү. Тийм нөгөө тийм юм билээ. Мөн чанарын хувьд те тэр хүмүүс би сонсч ирсэн манай найзууд дундаас эмч хүн байгаа шүү дээ. Очоод тэнцэнэ очоод ирсэн гутарсан гэж байгаа. Тийм л дээ. Яагаад гэвэл би чи эмч хүн шүү дээ. Би чинь 8 жилиг ингээд эмчээрээ сурч төгссөн. Бараг тэр хүн чинь одоо 8 жил гаруй сурцсан байгаа тоххой. Би юу хийгээд энд аяг зугаагаад сууж байгаа юм бэ гэл. Ерөөсөө уйлал тэр хүн удаагүй хүрээдсэн байгаа тоххой юу. Тэгэхээр ингээд тэр хүн ингээд төвчгүй ороод ирчихэж байгаа тий. Төвчээд ингээд маш их явж байгаа. Үнэхээр өндөр боловсралтай хүмүүс байгаа шүү дээ тий. Тэр хүмүүс бол тэгж удаан төвчих хэрэггүй. Тэр ихтгэл багш юм байдаг шүү дээ. Хортой бүр амар хортой үйлдвэр заяа. Бүр ингээд цул хор шүү дээ. Би ч гэсэн ажиллаж исэн л та. Би тэгтээ удаа ажиллаагүй 7 хоног ажиллаад л гашрал гарсан. Гэтэ тийм амар үйлдвэрт 7-8 жил ажилласан монголчууд байдаг шүү дээ. Бүр асар амар өөрөг золиосч байгаа хгүй. Тэгээд хамгаалт Монголдо ирээд хорт хадраар өөд болцсон тийм хүмүүс зөндөө байна. Тэгэхээр тэр хүмүүс ингээд нэг талаасаа нэг өөртөө хайргүй ч юм уу тэр бага насны л нэг трама байгаад байгаа юм л өөрийгөө хойшинтай дарангуйлдаг тий. Тэгэхээр тэр ингээд хүнийг бас аимшигтай юм оруулцдаг шүү. Тийм амар төвчээр бас буруу юм бэлээ гэж боддог тийм. За тэгээд өнөөдөр бас нэлээд удаан ярьчлаа. Ихэнх нь би ярьчлаа. Тэгээ уучлаарай. Ялангуяа нэг солонгостойгоо монголчуудаа яаж байгаа болохоор тийм 14 жил солонгост амьдарч ирсэн юм чинь өөрийнхөө бас тийм өнцгөө яриад туслаа уулзаал 4 жил болохоор нэг ярих мих байгаад байна л да ингээд багтаж ядаар тийм. Тэгэхээр мэдээж хэрэг цаг хугацаатай болохоор одоо ингээд дуусгая. Тэгээ багшийн маань ивент та бүхэн хүрэлцэн ирээрээ зорилгоо суулгах терапи бол үнэхээр гайхалтай шүү. Би бас дахиад автодлын оны өмнө суусан надад одоо ингээд үнэхээр гайхалтай үр нөлөө үзүүлээд явж байгаа. Та ч гэсэн өөрийнхөө бие дээр амьдрал дээр мэдрээсэй гэж хүсэж байна. За тэгээ сүүлийн хувь багштай үлдээч. За одоо бидний хийх ажил гэдэг зүйл маань далд ухамсарын хувиргалт гэдгийг одоо хүмүүс хүлээж аваасаа тий. Далд ухамсарын хувиргалт гэдэг маань одоо тэр програмчлагдсан хэрвээ таны амьдрал дээр бүтэлгүй зүйл ингээд циклдээ давтан гарч ирээд ивэл
Энэ бол ерөөсөө далд ухамсарын програмчлал байгаа байхгүй юу? Яагаад гэвэл бидний амьдралын 98%-ийг далд ухамсар шийдэж авч явдаг гэдгийг ингээ батлаад байгаа тий. Тэгэхээр асуудал бол та хичээж байгаа гэхдээ эргэн тойронд биш. Ерөөсөө энэ асуудал бол далд ухамсар тийм ээ. Далд ухамсарыг хамгийн эерэг түвшинд хувиргаж маш сайхан амьдралыг бүтээх боломжтой байд юм байна. Тэгэхээр ийм л сайхан ивент болох гэж байгаа гэж хэлье. За баярлалаа. Тэгээд өнөөдөр тулан сууж сонирхсан та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээд цааш та амжилтанд амьдралд амжилт хүсье гэж хэлмээр байна. Бүгдээ бас амжилт хүсье. Солонгост очоод ивентэд амжилттай зохион байгуулаарай. За баярлалаа.